Яг тэр ер нь би лекцүүдийг янз бүрийн та нар зөв иржсэн нь бас мэдж байгаа бах. Ер нь нэлээд уддаг. Тэг удахаас ч юу байхгүй. Тэгээд ярих юм их байна. Зөвхөн хугацаанаас болоод лекц дуусгахаас өөр аргагүй болдог. Тэгээд дараагийнхын удаа дахиад ярихаас өөр арга байхгүй. За Монголын философи гэдэг ер нь бараг 2 сарын өмнө юм да эхэлсэн. Ер нь одоо энэ Монгол улс ямар философиор цаашид явах юм? Ямар сэдвүүдийг бид нар ярилцах ёстой юм? За иймэрхүү одоо жоохон зоригтой төлөвлөгөөтэй. Тэгээд ийм сурал лекцүүд эхлээд за эхний 5-ыг ерөнхийдөө энэ нөгөө нэг юу Ялалт плазад явуулсан байгаа. Ерөнхийдөө хагас үсэн сайнд уншсан. За тэгж байгаад ер нь Дархан Эрдэнэт хот бас нэг янз бүрийн гомдолтой байдсан юм аа. Манайхаар ирэхгүй юм уу? Хизээ ирэх вэ гэдэг. Тэгэхээр н дарахыг түрүүчийн хавс сайд Дархан Эрдэнэтийн очоод тэрүүгээр бас лекц 6 7 уншиж гисэн. Тий. За лекц 8 өнөөдөр Улаанбаатар хотод уншиж байна. Ер нь энэ 3 хотыг би бас их чухалчлаад байгаа. Бидний одоо цаашдын хөгжил энэ одоо эрс шинжилэлд бол энэ 3 хот бол маш их үүрэгтэй. Тий бид нар одоо монголчууд одоо анх удаага улс гэж юу байдгийг, артам гэж юу байдгийг, хууль гэж юу байдгийг, нийгэм гэж юу байдгийг, иргэн гэж хэнийг хэлдгийг энэ бүгдтэй одоо яг өөрснөө бүгдээрээ хүн болгон бодож эхлэх юм цаг үе ирж байна. Тэрнээс одоо цөөхөн нэг хэдэн нөхцөл гарч ирээд 7 8 нөхцөл нөгөө 90 он гарч ирээд мэдэм хийрээд тэгээд тэднийг дагаад юу боллоо бид нар мэдж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо тэгж болохгүй. Хэдэн цөөхөн хүн гарч ирээд яаж болохгүй. Одоо 100 хүн энэ төр гаргын энэ төр гэсэн тэр бол бүр их аюултай. Тий одоо ямар ч 99 хүн надтай уулзах гээд байгаа. Тий тийм амар биш. Маш их цензурдэж маш их яаж сонголт хийхгүй болвол би мундаг гэл одоо гараад ирдэг штеп. Монгол хүн чинь нөгөө өөрийгөө голдгоо штеп. Тий. Эсвэл нөгөөд бол нөгөө шүтдэг биширдэг сонь хүмүүсээ хямгаач гэсэн ор гэдэг араас ингээд өвлөхөд оруулж штеп. Тэгээ нөгөө тэн ингээд гайхаад. Тэгэхээр бид нар бол муугаа одоо мэдэн штеп. Ер нь социализмын тэр 30 жил байгаа. Нэг 50-аас нэг 80 оны одоо эд социализмын үе. Тэгээ 30-40 он бол яг хүмүүс нэг эсгэгээс гараад толгойн нэрч гэсэн яхаа мэдэхгүй байсан. Биш үү те 30-аад он 40-аад он бол. Тэгээ 50-аад оны эхэлж нэг жоохон ухаан орж эхэлсэн. Одоо манай ээж аав юм да зайлвал хөрхөс. Тэгээ тэд нар яг хөө тэгэл социалист нийгэмд ажиллаж хөдөлмөрөөл биднийг бас нэг болж өгөх нэг далхмаас хэлсэн ч хэрэг идэвхжих гэдэл. Орой нэг гуралтай шүлийн нэг орхид олчихгүй шиг тэгээ нэг өсөж ийсэн. За арчлал яг хөө бид нар нөгөө ховчлол гэдгээр баахан баячууд төрүүлсэн. Тэгээ 4-5 сайхан баячуудтай олчих юм бол улс орон хөгжнөө гэдэг ч гэсэн. Тэгээд хамхын анхны баян одоо ялаа та нар мэдж байгаа шүү дээ. Тэгээ биднийг авч явах биш. Тэгээ одоо өөрийгөө ч авч явах чадхаа болсон биш шүү дээ. Тий. Тэгэхээр иймэрхүү юм бол одоо бид нар хийж болохгүй. Социализмын 30 жилийн алдаа, арчлалын 30 жилийн алдаануудыг бид нар одоо давтаж болохгүй. Цоо шинээр Монгол маягийн ийм одоо улс төртэй болно. Тий. Гадаадын ямар нэг үлгэр жишээ бол бидэрт таарахгүй. Европынхч таарахгүй. Араби орнуудынхч таарахгүй. Тий. Би бол ерөнхийдөө Платон, Аристотлоос ахуулаад тэр Кант, Хегел бүгдийг одоо уншсан. Ницше одоо тэгэл Маркс, тэгэл Оросын философи, за Хятадын философи, Энтхэгийн философи, Арабын философи, Персийн философи одоо юу байдгийг Японтой бүгдийг уншчихсан. Тий, асуудал байхгүй. Одоо надаас асууж шалгаж болно. За өнөөдрийн Монголын философи 8 бол ерөнхийдөө яг би дэлхийн маргааш гэсэн нэм сэдвээр нь ярихгүй болохгүй юм байна. Энэ гадна талаа бид нар их сайн бодож яаж дотгошоогоо орж ирэхгүй бол гадна тал их асуудалтай байна. За нөгөө талаар бидний энэ бодит Монгол улсаа ярихгүй бол бид нар хэд их төсөөлсөн Монгол улс яваад байна. Тий. Тэгэхээр энэ бодит Монгол улс буюу төсөөлсөн Монгол улс өөрөөр хэлбэл нөгөө бидний нөгөө ярьдаг reality гэсэн үг байгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор imaginary гэсэн үг байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр ч мод айгүй чухал байхгүй юу? Одоо бүр нэг жишээ ярих юм бол 10 жилд байхад та нар мэдж байгаа бах тооны хичээл дээр тий. Реал тоо ба imaginary тоо гэж үздэг байсан. Тэгэхээр реал тоо нь бол бодит тоо 1 2 3 4 5 6 7 8 гэж явчихна. За imaginary тоо гэдэг нь бол төсөөлсөн тоо гэдэг нь бол байхгүй.
Гэхдээ энэ тоонууд бидний цаашдын математикийн одоо үйлдэлүүдэд хэрэгтэй гэдэг одоо хасах 1, хасах 2, хасах 3 гэсэн ийм одоо имагинер тоонууд байсан. Тэд нар бол орвоо дээр байхгүй шүү дээ. Тий. Зөвхөн математикийн том юу? Математикийн ондуудыг цааш нь явуулж гацаанд оруулчихгүй тулд зориуд математикчид ийм төсөөлсөн имагинер тоонуудыг гаргаж ирж байсан. Яг одоо тэрнтэй адилхан бид нар Монгол улсыг ярих юм бол яг одоо тэр яал бидний одоо тэр бодит Монгол улс яг ямар вүлээ тэрийгээ бид нар гаргаж ирэх. Нөгөө тал тэр төсөөлсөн тэр төсөөлөд байгаа тэр Монгол улсаа бас гаргаж ирээд за энэ бол биш шүү. Энэ бол эндүүрэл шүү. Тэгээ энэ бол биднийг одоо зүгээр сайхан нөгөө junk food гэдэг шиг зүгээр сайхан ингээд амруу хийгээд тэгээ бид нар тэрийг амдаа хийгээд тэгээ байсаа явж идэг. Тэр төсөөлсөн Монгол улсаасаа бид нар салах ёстой. Тэгээ яг дэлхийн ер нь маргааш гэдгээр яг бид жоохон геополитикийн ганц хоёр сэдвүүд хөндөе. Тэгээд тэндээсээ юу руу оръё? Ер нь бол философичд бол дандаа геополитикчуд байсан шүү дээ. Тэгээд тэндээсээ ерөнхийдөө Монгол улсын яг өнөөдрийн байдал бодит төсөөлсөн хоёрыг нэг гаргаж ирээд тэгээд цааш одоо сая энэ хинд ярилцлаа өглөө ер нь одоо шинэ төр эрс шинжлэл байх юм бол ямар байх юм? Тийм ямар нэгэн одоо утопоор л бид нар явна шүү дээ. Утопгүйгээр юу ч явахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо утоп гэдэг чинь бас тэгэл гачи орчуулаа хийсэн байдаг шүү дээ. Үл гүйцэлдэх үзэлчих шиг. Тийм. Гэх мэтлэг ер нь бол энэ дэлхийн философийн том онлын том ойлголтуудыг зөвхөн нэг Монгол үгээр тогоо шалганы үгээр орчуулчих болохгүй юм байна. Энэ бол одоо том одоо бидний бас нэг дутагдал. За дэлхийн яг маргааш гэхээр бид нар ер нь шинэ үүсэт байгаа нөхцөл байдлуудыг л ярина л да. Ер нь бол бид нар мэдж байгаа шүү дээ. Сүүлийн үед Орос, Украин, за цаашгаа одоо Герман, Европ, за бүр цаашлах юм бол Америк, Канада гэдэг одоо сонин үйл явдлууд улс төрийн сонин үйл явдлууд явагдаж байна. Урд өмнө одоо төсөөлж байгаагүй. Тэгээ одоо бид нар багада 10 жилд байхад би нөгөө 48 дахь сургуульд байхад бид нар чинь 33 48 урагшаага Улаанбаатар хотын 10 жилийн сургуулиудтай нийлээд Першингийг одоо эсэргүүцээд дундад зууны биш дундад тусгалын пуужингуудыг эсэргүүцэж одоо энэ богд бол руу алхдаг байлаа шүү дээ тэр үед чинь. Тэг багасаа л бид нар чинь ер нь жоохон энэ улс төр энэ дэлхийн геополитикийн асуудлууд бүр багасаа мэддэг байлаа шүү дээ тэр чинь. Тий. Тэгээ одоо тэр Першингүүдийг чинь Польш, Украины тэргээр барилуулах гэдэг байгаа шүү дээ. Тий. Конов тарлаа тэгээд хинийч очоод илүүлээс үдгээ ачаарэ. Аюултай нөхцөл байдал одоо үүсээд байна. За бид нар одоо Украины талд орчих юм бол хойд одоо бензин өгдөг хөрш Оросыгоо доош нээчихнэ. Бид бензин хэрэгтэй байна. Тэгээ одоо багнуураас өдөр болгон галт тэргээр нүүрс авчирч явахгүй болохгүй. Тэгжээж одоо дулаахан байж шүү дээ. За Оросын талд орчхоор яасан муухай юм бэ? Муухай Путин гийн талд орчлоо гэдээ одоо бас одоо хараагаад уурлаад ирлээ. Тэ. Украинд хүн өгч шүү дээ ч гэдэг юм уу. Тэгвэл хоёр талд хоёуланд нь л хүн өгч байгаа шүү дээ. За германуудыг жоохон муулах гэхээр манай герман гэдэг гэтэл одоо германчин сая ичгтэр юм боллоо шүү дээ. Ер нь бол дайнд хизээж оролцохгүй гэсэн дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоо зэвсэг нийлүүлээд эхэлсэн. За Меркель сая гарч ирээд Минскийн одоо уулзалт тохиролцоонд бид нар хизээч одоо Оростой ярилцсан гэж тэр үед яагаагүй, зориг байгаагүй. Украиныг дайнд бэлтгэл бидний зориг байсан. Тийм учраас Орос улстай Минскийн одоо тохиролцоог ярилцах байгаа юм шиг бид нар цаг хоцсон гэж одоо Меркель муухай мэллээ. Тий одоо би өөр гайхлаа. Тий Герман орн бол бас нөгөө бидний мэддэг айхтар философийн оюуны оюунлаг нөгөө Герман бол одоо байхгүй юм шиг байна. Тий устдсан юм шиг байна. Одоо нөгөө төсөөлсөн Герман маань байхгүй болцсон. Залтай дайнд зэвсэг нийлүүлсэн. Энэ нэг сонио одоо хүмүүс гинт болчоор бас би бас гайхаж л байна. Тэгээ Германд одоо сурсан доктор хамгаалсан тэр маань үнгүүл болж ах шиг байна. Тэр одоо буцааж өгдөг юм уу? Тий. Тэр дипломын шиг зүгээр. За яг гол нь энэ бүх юм яваад байгаа яг New World Order гэдэг нэг юм гараад ирсэн л байгаа л да. Ер нь олон жилийн өмнөөс энийг ярьсан л да. Ер нь одоо энэ дэлхийг одоо нэг шин зохион байгуулалтанд оруулъя. Шин бүтцэнд оруулъя гэсэн ийм одоо ойлголтууд бол айл талаасаа явагдаад эхэлчихсэн. Тэгээд тэнд одоо
Хятад энтгэг Орос гэсэн гурван том тоглогч гинт гараад ирсэн. Америк хууч одоо ганцаархнаа байсан чинь өрсөлдөгч нар гарч ирчээд Америк жоохон тавгүй ах шиг байна. Уул нь болоод униполар ганцаараа бид нар одоо дэлхийг яна өдөртнаа гэжсэн тэр айхтар юу нь одоо бас жоохон ганхчих шиг байна. Тэр айхтар геополитик нь хятад их хүчтэй болчлоо. Эдийн засгийн ер нь одоо дэлхийн үйлдвэр болчлоо шүү дээ. Тэг бид нар одоо ямар нэгэн бараа хараад ингээл харахаар made in China гэж яддаг. Одоо Америкт бол тэр нөгөө Walmart одоо юу гэдэг том мартууд руу явж ирэл нэг амс юм уу нэг цамц барайл авахад тэр байтгаа нэг өгөрцөний шилдэг өгөрцөй гэж гисэн гэл хараад баргалж томат одоо юу гэдэг алууногоо бүгд л одоо made in China болчиход байна шүү дээ. Тэгээ эндээсээ одоо Америкууд яаж болторох уу гэдэг одоо нэгэн л хэцүү ах шиг байна. Тэгэхээр хятадыг одоо өдөөгөө Тайванаар л дамжуулж хятадыг сулруулах бодлоготой байх шиг байна. Тий. За Оросыг бол яг Украинаар дамжуулаад сулруулах ажил төрөв эхэлсэн. Тий. Оросынд одоо нэлийн л одоо эдийн засгийн хувьд хөрөл үзэх бах та. Тий. Украины артан бол яах вэ тэгэл золиосонд нь явж ах шиг байна. Тий. Өөрхий тэд л одоо юугаач мэдэхгүй тэгэл дайсан бол Орос гээд хөрхий амьдд. Толгойн нэрч гисэн. Жинхэнэ дайсан бол цааталт байгаа шүү дээ. За энтгэг бол яг ер нь бол эртний одоо арт юм уу? Айхтар философитой. Тэгээд тэр нь бол одоо авч явж ах шиг байна. Английн одоо тэр олон жилийн 30-40 жилийн колоничлал энтгийн арт юмыг мохож чадсангүй. Тэр ч байтугай одоо нэг энтэг залуу хүртэл гаралтай залуу Английн одоо ерөнхий сайд болцсон явж шүү дээ. Тэгэхээр тодорхой нэг арт юм өөрийн гэсэн философитой, өөрийн гэсэн ёс суртахуунтай, өөрийн гэсэн сургууль хүмүүжилтэй, өөрийн гэсэн тэр амин сүнсээ алдахгүй тууштай байх бол одоо энтгийн арт юм харагдуулж шүү дээ. За яг уу ер нь бол яг Европ бол яг тэгээ НАТО гэдэг нэг байгууллага. Тэгээ тэр бол яг гол нь Америкууд эзнэ шүү дээ. Тэг ер нь бол бид нар одоо Итали гэдэг юм уу, Франц гэдэг юм уу, Герман гэдэг юм уу энэ орнуудыг бол бие даасан орнууд гэх бол ямарч боломжгүй болцсон. Тэг ер нь бол НАТО, Америк цаана байгаа. Америкийн үйл нь тэрийг идэрхийн өөр одоо ямарч боломжгүй болцсон. Сая одоо тэр Nord Stream гэдэг байгалийн хийн юуг одоо дэлбэлжлээ шүү дээ. Тэгээ эндээс хэн хохирол үзэх үү? Герман руу үзэн шүү дээ. Герман руу явж исэн нөгөө хямдхан эрчим хүчний их өсрийг дэлбэлээ хийцэн. Тэгээд цаанаас одоо шингэн газрын liquid natural gas дэлбэлэхээр болчлаа Америкууд. Тэгэхдээ 6-аас 7 дахин үнэтэй. Тэгэхээр ерөөсө бүх аж үйлдвэрийн их өсвөр чинь хямдхан эрчим хүч байдаг. Тэгэхээр хямдхан эрчим хүчийг устгах ачаар ерөнхийдөө Германы аж үйлдвэр ингээд унж байгаа. Тэгээ одоо Mercedes-Benz, BMW одоо юу гэдгийг Siemens за тэгээ химийн том үйлдвэрүүд байна. Химийн том процессыг байдаг шүү дээ. Тэгээд BASF том химийн үйлдвэрүүд бол хямдхан эрчим хүч байхгүй тэгээ бүдэр унна. Тэгэхээр Европ бол ерөнхийдөө ер нь онцлаа. Тэг. Герман бол болчихсон одоо. Тэг. Эрчим хүч байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүн үнэтэй болно. Өндөр эрчим хүчээр хар үйлдвэрлэхээр ер нь бол аж үйлдвэрчсэн орнуудын гол асуудал чинь эрчим хүч шүү дээ. Тэг. Одоо одооны дайнууд бол дандаа эрчим хүчний дайнууд шүү дээ. Тэрс одоо тэнд одоо нэгэ эзлэх гэсэн нэгэндээ домрох гэсэн юмуд байхгүй шүү дээ. Энэ чинийг эзлэхгүй. Эрчим хүч. Тэр л чухал. Дэлхийн 2 дугаар дайнч гэсэн тийм байсан шүү дээ. Гитлер чинь энэ Кавказын Гүрз Азербайджаны тентэх газрын юу нефт төлөвлөлд арьсан шүү дээ. Гитлер чинь өөр юм байхгүй шүү дээ. За ингээд өвний полар гэж хэлсэн ертөнц маань мультиполар болох шиг байна. Тий. Том тоглогчд энтхэг Орос хятад гарч ирээд тэгээд New World Order гэдэг чинь ер нь шинээр зохиогдох юм шиг байна. За энэ дотор тэгээ Монголын геополитик одоо ямар байх ёстой юм маш хэцүү. Тэг бид нар ч өөрсдөө нөгөө жоохон арчил марчилгээд Америкийн фэн, бид нар ч Обамагийн фэн, Мишель Обамагийн фэн. Тэг одоо бид нар ч өөр одоо бид нар ч энийг фэн үлээ. Тэг Америкийн фэн бид нар чинь тэг нэг Америкийн Facebook, Америкийн Google-ыг бид нар чинь өөрийнхөө бүтээгдэхүүн юм шиг хэрэгэлдэг. Тэг манай юм биш шүү дээ. Тэг Google, Facebook хоёр чинь CIA-гийн сагуулчлалттай гарч ирсэн шүү дээ.
Тэгээ Цукерберг бол шууд CIA-гаас Америкийн төв тагнуулын газар санхүүжилттэйгээр Facebook гарч ирсэн. Бусад Facebook-тэй өрсөлдөх хэмжээний бусад өөр зөндөө компаниуд байсан шүү дээ. Тэд нар бүгдээр унсан. За Google-ийг бас CIA санхүүжүүлээд гаргаж ирсэн. Yahoo гэх мэтийн одоо өрсөлдөгчдийн бүгдийг нам болгосон. Тэгээ одоо Google, Facebook хоёр бол цэвэр CIA-гийн одоо санхүүжилттэй гарч ирсэн. Өөр арга байхгүй. За яг уу одоо Rockefeller ч гэдэг юм уу, Soros ч гэдэг юм уу, за Bill Gates ч гэдэг юм уу, иймэрхүү нөхдүүд бол яг улс төрд одоо маш их нөлөөлж байна. Тий. Тэрийг би одоо уншиж л байна, харж л байна. Герман, англи хэл дээр янз бүрийн материалт өглөөний сарай хүртэл зуралдаал, сонсоод л тэмдэглэж аваад л тэгээ яах ч ёстой юм бид нар. За урдлын одоо бидний хятадаас одоо бараг 99% хамааралтай бүх бараагаа авч байгаа. Бидний одоо энэ өмссөн хувцснууд бүгдээ ирээнээр орж ирсэн. Энэ сандал ширээнээр одоо эдгээр бид нар одоо юу гэдгийг бүгдээ ирээнээр орж ирсэн. Ирээ агчих бол эдгээр бүгдээ байхгүй. Эний запас байхгүй. Тэр одоо бид нар яхаа өөрснөө л одоо сандал ширээгээ хийх юм уу? Тэр нь ч зөв юм уу? За хоноос бензин орж ирэхгүй бол бүх машинууд зогсно. Тэгэхээр хөдөөнөөс одоо магцах ирч чадахгүй болох байх. Одоо нөхөр тэргээр их юм уу яах юм мэдэхгүй. Тэр бид нар одоо яах юм мэдэхгүй. Америк гэдээсэн чинь хоолой болчих гээд идэг. Тэр одоо яах вэ? Тий. Ийм одоо сонин байдал бид нар орчлоо. Тий. Ийм одоо гачигдал төрөгдөлд орчод байна. Тий. Манай геополитик. Тий. Одоо хинийх нь талд явах юм. Хинийх нь аль нэг талд нь гарахгүй болохгүй. Тий. Альныхын ч талд биш гэдэг аль нь дээр вэ гэдэг ингээд суугаад иж болохгүй. Тий. Ямар нэг геополитикийн шийдлүүд одоо хэрэгтэй. Гэтэл дотроо бид нар ч одоо ингээд балаа юм шиг нэг заваа юмтай таарчлаа. Тий. Гаднах асуудлуудыг яаж шийдэх гэжсэн чинь дотроо одоо бүр ямар ч утгагүй байдалд орчлоо шүү дээ бид нар чинь. Утгаалцлаа шүү дээ. Тий. Одоо тэр хин ч итгэхэд хэцүү болчлаа шүү дээ. Төрөн мөрд одоо хин итгэх. Итгэл альтернатив ч хамгийн хэцүү шүү дээ. Та нар мэдэн шүү дээ. Найз нарын харьцаа, ээж аав, нөхөр эхнэр одоо юу байдгийг бүхэл одоо харьцаанд итгэл алдархаад тэгээд ерөөс ямар ч утгаалцдаг шүү дээ. Дуурхаж болчдөг шүү дээ. Би юм болчдөг шүү дээ. Тий. Одоо эмэгтэй хүмүүс чинь итгэлийг алдчихаар болчих шүү дээ. Дуураач. Тий. Эхтэй хүн жаадаг итгэлийг алдчихвал тэгэл одоо гарддаг юм уу яадгийг нэг юм ингэдэг юм уу яадгийг халддаг юм уу яадгийг тэгээд одоо орой орж ирээд бүр сэлэрээд бүр мутгаад тэгээд бүр замраагаа алдсан юм болдог шүү дээ тий. Тэгэхээр итгэл алдарна гэдэг бол хамгийн хэцүү. Яг итгэл гэдэг бол нийгмийн хүмүүсийн харьцаанд үнэт зүйл. Яг зөвхөн нэг хүмүүсийн хоорондын харьцааны би чамд гомдсон гэх юм бол байхгүй. Тэр нээс том юм итгэл алдарна гэдэг бол. Одоо маргааш байхгүй болчих واخ. Цаашаа юу ч бодох хүсэлгүй болчих واخ. Мотивац болчих واخ. Зөө. Тэгээ ийм үед бид нар одоо бүр одоо гаднахаа ярьдаг. Уул нь бол энэ дэлхийн одоо энэ болоод байгаа үйл явдал чинь бүр эхлэлний бид нар ярих юм бол тэгэл дэлхийн 2 дугаар дайн ярина, Кубын криз ярина, Кеннеди Оростой уулзах гэж байгаахын өмнө Кеннедиг ч алдсан шүү дээ. Кеннеди ч Хрущевтай уулзаад Орос Америк хоёрч бол ойртогчсон байхгүй юу. Тэгсч Кеннедиг за энэ золигч нь нөгөө социалист коммунистуудтай очиж уулзаад Америкийг одоо социализмын замаар явуулчих магадгүй гэд хөрхийг сайхан залгууд алдсан шүү дээ. Сайхан ч гэжтэй бас эрүүл мэндийн хувьд хэцүү байсан юм лээ. Жохон доголдог өндөр байсан юм лээ шүү дээ. Тэгээд тиймэрхүү болсон. За тэгэл Вьетнамын таймаа энэ төр гэл бид нар мэдэн шүү дээ. Бүр тэгээд бүр маш их түүхтэй үйл явдлуудаа болж байгаа байхгүй. Угийн л юм хэцүү байсан. Одоо тэр байтгаар 1900 хэдэн оны 14 оны газрын зургуугаа одоо очино гэдэг шүү дээ. Украиныг бүр задлаад одоо Украин ч бас Польшийн нэг хэсэг байгаа юм байна, Урминий нэг хэсэг байгаа юм байна, Унгар, Австрийн нэг хэсэг байгаа юм байна. Тэр бүгдийг одоо болж хуваарлах юм уу яах юм мэдэхгүй. Тийм болох юм шиг байна. За наадлын Орос өөрийнхөө хэсгийг авчлаа.
нэлээд үргэлжлэх юм шиг байна. Хүн болгоно л одоо тэрүүгээр байгаа Европын дэлхийн 2 дугаар дайнаас үлдсэн гомдолтой орнууд бол бүгд л одоо жоон юм аав нэгээл суугаад байгаа юм байл. Тэгэхээр бид нар дэлхийн 1 дугаар дайныг ойлгож байж, дэлхийн 1 дугаар дайнаас 2 дугаар дайныг ойлгож байж янз бүрийн болох. Ер нь 30 жилд нэг дайн болдог л доо. 30 жилээр үргэлжлэхдээ дайнууд. Европын дайнууд 30 жилийн дайнууд зөндөө биш шүү дээ. За бид нар ч гэсэн 90 оноос хойш 30 жилийн дараа ийм асуудалд ороод байгаа ч бас аргагүй. Бид нар бол бас Монгол улс бол ерөөдөө 30 жилийн хэмнэлтэйгээр өөрчлөлт шинжилгээ эхэлж идэг юм сонио орн. Яг бол бид нар нэг генерацаас нөгөө генерацуудаа өгөх уламжлал болон сургууль хүмүүжил, онол, шашин, үнэн тийм одоо бид нар байхгүй тийм харддаг юм. Тийм учраас дараагийнхаа үеийг өмнөх үеийг бэлтгэж цааш нь улс орныгоо авч явах тэр бэлтгэл ажлыг хийдгүү өөрөө болчдөг тийм л сонирхдаг. Тэгээд 90 оныхныгаа одоо явагддаг. Тий. Уул нь бол одоо 90 оныхан бол баяжиж авгаа өгдөг Канада, Америк явахгүйгээр улс орныхаа төлөө зүтгээд одоогийн энэ үеэ шинээр сайхан бүтээсэн бол юм болохгүйсэн. Тий. За одоо Хятад гэдэг юм уу, Энэтхэг гэдэг юм уу, Герман одоо юу гэдэг юм. Бусад одоо Орос, Япон одоо хөгжөлтэй орнууд бол дараагийнхаа үеийг ингэж бэлдээд идэг. Сургууль хүмүүжлэр баяжаа цогтаачдаг. Бид нар ч бол нэг феодал маягийн золигийн артсан байхгүй юу? Феодалж явчихдаг. Уул нь улам сэхэтэн болоод, улам сайхан ёс суртахуунтай болоод, улам их сайхан болоод, сайхан төлөв болоод, сайхан өвгөн болоод ингээд залуу үедээ тус болоод дэмжиж өөрийгөө золиослоод явах юм чадваргүй сонин феодал маягийн тусанд байгаа. Одоо та нар хуучин ерөнхийлөгч нар X ерөнхийлөгчөд хараад гар. Бүгдээр зүгээр аваа хөхтэй л бодно. Хүний хөхт, нийгэм, залуучууд таг. Өөрийнхөө хөхтийг л зүтгүүлээд байна. Өөрийнхөө хөхтийг л одоод байна. Өөрийнхөө авааг л гоёд байна. Ийм их сонин тийм тууштай биш. Сонио арт. Одоо нэг феодалцсан байсаас л гарах хэрэгтэй. Уул нь бол ингээд баруун зүүн Герман хоёр ч одоо нэгдлээ шүү дээ. Би чинь зүүн Германд сурч байсан. Дараа нь баруун Германд очиж докторийн зэрмэг хамгаалсан. Баруун зүүн Герман хоёрыг сайн мэднэ л дээ. Тэгээ уул нь энэ хоёрыг чинь нэгдээд тэгээд одоо дэлхийн хүйтэн дайн дууслаа, Cold War дууслаа. Одоо тэгээд сайхан нэгнтэйгээ юм найруултаа байя гэсэн баггүй юу? Уул нь бол тэр нөгөө Горбачов, Рейган энэ төр чин тэргээр уулзалдаад Германы Коул нь бол энэ төр чинь. Тэгсэн чинь Америк харин 90 оноос хойш бүр харин ч наашгаа зүтгээд Оросууд Горбачов болсон шүү дээ. Одоо ингээд болоо шүү. Зүүн Германаар та нар одоо зүүн тишээгээ давтахгүй шүү гэсэн чинь тийм ингээд эргэн тэгчээд бас кино жүжигч шүү дээ Рейган чи. Тий. Зеленскийтэй адилхан. Тэгээд тэр жүжигч чи яахтай. Яа гэсэн тэг байхгүй. Нэг мэдсэн чинь Польш, Латв. Оросын баруун талын хилээрээс бүгдийг НАТО эзэл авцсан. Тэгээ буужингууд байрлуулаад тагцсан. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд асуудалд орж исэн. Дэлхийн 1 дугаар дайнд асуудалд орж исэн. Наполеонтой байлж исэн. Энэ Оросууд чинь зүгээр нэг гин нөхдүүд биш шүү дээ. Айхтар шүү дээ тэр чинь. Тий. Тэгээд ийм болчоод байгаа. Тэгээ ер нь Горбачов Рейган хоёроос л тэгээ Горбачов гэж одоо нэг бүтггүй нөхөр. Украин шүү дээ. Горбачов ч. Тэгээ Горбачов ч бас Украин байсан. Оросууд ч уул нь бусад ард түмнийгээ голдгоо байхгүй юу? Улс төрд ингээд оруулцдаг байхгүй юу? Тэгэхээр зөвхөн Орос хүн л энэ төр гэдэг байхгүй задуулчаар. Тэгээ яг та нар мэдж байгаа НАТО тэлсээр байгаа. Тэгээд ерөнхийдөө зөвлөлт холбоод бас задарсан. Зөвлөлт холбоос задарлаа. Энэ юу болсныг та нар мэдж байгаа. Бүх одоо бүтээн Москвалд социализмын хамгийн юм бид нар чинь ховчлоо гэж хувааж идэв. Тэгээ өнөөдрийн энэ одоо том олигарх, том баячууд ч өсчихэд байна шүү дээ. Бид нар ч одоо тэнгэрээс унаад ирсэн хүмүүс биш шүү дээ. Тийм учраас Украин бол яг л энэ том юунуудын дунд золиослогдол явж байгаа нэг арт юм уу. Тэгээд тэр Меркелийн Германы канцлер байсан Меркелийн хэлснээр Украиныг бид нар дайнд бэлдсэн юм аа. Бэлдсэн шүү дээ. Манай интернет рүү ороод YouTube руу ороод хараарай. Тийм Меркелийн одоо хэлсэн үг гээд. За ер нь бол гадаад дотоод байдал бол нэг иймэрхүү байгаа. Энд одоо Монгол улс бол хэцүү байр суурь эзлэхэд энэ Америк болон барууны бүх байгууллагуудыг төрийн бус байгууллагуудыг оруулаад ирчихсэн. Амар хэцүү. Соросын сан тэр чигээр тарих уу. Монгол улсын Монголын ард түмэн Монголын залуу үе чинь
сүүлийн 30 жилийн төрийн бас байгууллагч дахин угаачлаа шүү дээ. Тэгэхээр Кристийн сүм мөн одоо юу вэ? Бүгд ороод ирсэн маш хэцүү. Энэ том тарих угаалгахтай яах? Яг одоо Африк, Латин Америкийн орнуудад болсон уул уурхаагаас болсон тэр юмнууд ч одоо манай татах гэдэг шүү дээ. За энийг бол би одоо тийм үдээр одоо харж байгаа. Тэгээд яг одоо тэгэл станог прагматик гэдгээр харах юм бол бид нар одоо Оросын бензинээс татгалзах хад хэцүү боломжгүй. За Хятадын одоо ирэнээс татгалзахад хэцүү боломжгүй. Тэгэхээр энэ хоёрыг бол бид нар одоо бодох хэрэгтэй. За нэг иймэрхүү ер нь бол дэлхийн маргааш одоо янз бүрийн болох юм шиг байна. За яг Монгол улс руугаа одоо буцаад гэртээ ирье. Тий. Гэр орон Улаанбаатар хот, тий. Сүхбаатарын талбай, бидний одоо аж амьдрал өнөөдөр маргааш энэ лүү одоо орж ирэх өөр арга байхгүй. За бодит Монгол улс гэдэг төсөөлсөн Монгол улс гэдэг хоёр хэсэгт би ерөөдөө ингэ хувааж ингэж явж байгаа. Тий. Ер нь бол энэ нэг төсөөлөл бол ер нь бас яг нэгдүгээрт яг уулна хэрэгтэй. Нөгөөтэйгөр төсөөлөл гэдэг маань бас төөрөгдүүлэх аюултай. Бас хидэх төсөөлж болохгүй. Хидэх төсөөлөд ирэхээр мөрөөдөл зөрөөдөл нь ороод ирчдэг. Фантастаад эхэлдэг. Тэг уул нь жоохон имажин төвшөнтэй байхад яг болж тийм айдиа гэдгээрээ гэтэл чинь яваад өгчдөг. Тэгээ бодит Монгол улсыг ярих гэвэл бид нар тодорхой статистикийн үзүүлэлтүүд дээр ярих хэрэгтэй. Тэг бидний одоо эдийн засгийн байдал хаанаас бидний орлого олдог. Хоол ундаа бид нар ямар мөнгөөр төлдөг. Тэр мөнгө хаанаас их өсөртэй. Тэр тоон үзүүлэлтүүд бидэрт хэрэгтэй. Хэдэн хувь нь бид нар хөдөлмөр хийдэг. Ямар хөдөлмөр хийж гэнэ үү? Гадуур одоо энэ ажил хийдэг хүмүүс маань яг ямар ажил хийдэг? Ямар ажил хөдөлмөр манай зонхилж байна уу? Эрэгтэйчүүд ямар хөдөлмөр хийж байна уу? Эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн орлого. Эмэгтэйчүүд ээж нарын хөдөлмөрийн орлого хаанаас вэ? Гэт ингээд ерөөсөө бид нар бодит үзүүлэлт ярахаас өөр арга байхгүй. Тэгэл энэгээр чи гараад ирдэг. Маш амархан. Статистикаар л гараад ирдэг. Тэгээ баримт тоо нотлохоогоор зүгээр дороо гараад ирнэ. Их сурвалжууд бол тодорхой. Тэд рүү олон улсын янз бүрийн манай одоо мөнгөний ханшны уналт гэлдэг төгрөгийн чадвар гэхэд дэлхийн бүх орнуудын хойноос 3 тентэр явж идэг шүү дээ. Ямар чадваргүй. Сар болгон амжидаг. Тэр одоо инфляц ямар өндөр вэ гэсэн үг манад. Тэрээс эдийн засгийн тодорхой нэг энэ юу үндсэн эдийн засаг бид нар чинь байхгүй. Банк санхугаа эдийн засагт надад хандуурдаг. Банк санхүү чинь эдийн засгаас шал хол юм шүү дээ. Financial system чинь шал өөр. Тэр Wall Street энэ чинь бид шал өөр юм. Эдийн засгаас ямар ч хамаагүй байхгүй. Economy гэдэг үг чинь econos гэдэг грек үгээс гаралтай шүү дээ. Economy. Юу гэсэн үг вэ? Гэрийн аж ахуй гэсэн үг шүү дээ. Гэрт хэдэн төгрөгийн орлого орж ирсэн. Юунд зарлагдсан. Буцаад орлого орж ирэхэд ямар хөрөнгө оруулалт хийсэн. Тэр хэл хэлээд байгаа шүү дээ. Гэрийн аж ахуй, айл гэр хэдэн төгрөг орж ирдэг. Юунд зарцуулсан. Одоо дараа нь дахиад хэдэн төгрөг орж ирэхээр дахиад юунд зарцуулах гэсэн төлөвлөгөө шүү дээ. Төлөвлөгөө. Зөв нэг л эдийн засаг гэдэг шүү дээ. Өөр одоо том яриад иж болохгүй шүү дээ. За санхүүгийн системүүд бол яг банк санхүүгийн системүүд бол худал биелж, худал үнийн өсгөлт, худал барааны янз бүрийн одоо speculation гэдэг шүү дээ. Үр тарианы үнийг хөөргөдөх. Тэгж байгаа тэндээс янз бүрийн юм олж авах нөгөө future нөгөө interest гэдэг л явчихдаг шүү дээ. Та нар мэдж байгаа. Тэр бол яг зүгээр математикийн тоглоомод шүү дээ. Тий. Сайн математикч, сайн онлайн физикч хүмүүс бол энэ банк санхүүгийн системд маш амархан ажил олдог шүү дээ. Тэгээд тэр худлаа математикийн системүүдээр хүмүүсийг онгорож хөргөд тэгээд мөнгө аваад тэгээд тоглолцдог шүү дээ. За бидний яг тэ мөрөөдөл төсөөлсөн фантазилсан Монгол улс бол маш хэцүү. Арчилсан орж гэдэг юм уу? Одоо арчлагдаж демокраси гэсэн үг. Юу арт юм бид нар арчил ярих ямар ч боломжгүй. Хаач очсон хин нэгэн дарга, хин нэг улс төрийн нам, хин нэгэн одоо тийм үү? Юуны эрхэм мэдэл тэдний одоо үгэнд орж ягас өөр арга байхгүй. Одоо та нар хэл мэдээллийг мэднэ шүү дээ. Ямар ч сэтгүүлчтэй ярих боломж байхгүй. Ямар ч сонин, ямар ч сайтуудад итгэх боломж байхгүй. Ямар нэгэн байдлаар арт талд нь
Нэг хул юм шиг мэйчдэг. Хэцүү. Одоо манайч нөгөө нэг репортер гэж ярьдаг шүү дээ. Репортерууд байхгүй. Репортерууд чинь үннийг хэлцэлдэг хүмүүс байх хэрэгтэй шүү дээ. Тэр байхгүй. За тэгэл янз бүрийн одоо төрийн сүлд гэлдэгдэг. Ямар сүлдтэй вүлээ бид нар хинээс гаралтай хин хийсэн. Шагнал цол аваалаадаг. Шагнал цол авж байгаа нийгмийн тухайн тэр мэргэжлийн салбарт хамгийн мундагуд гэж ойлгох ямар ч боломжгүй. Тийм. Яамны нэг сайд байлаа гэхэд тухайн системд хамгийн сайн ажилдаг. Нөгөөтэйгөр хамгийн ёс суртахуунтай нэг ямар ч боломжгүй. Тэ. Сэтгүүлч хүн тэр дотор яамны сайд болцсон явчих байх шиг. За тэгээ нэг төсөл гэсэн нэртэй юм бол одоо төсөл дээр ажиллаж байгаа. Нэглэг төсөлчд. Тийм. Төсөл хаачлаач гэж. Юу хааж байгаа мэдээгүй. Юу бүтээсэн юм бэ? Нэглэг төсөл ярьсан хүмүүс. Тэгээ эрийг баялдаач гэх шиг болохгүй юм гэж байхгүй ч гэх шиг ингээл нэг хөөрхийн нэг тийм нэг үгээр Facebook дотор ингээл дөрвөн мөртөд байдаг шүү дээ. Тэгээ тэр үгийг сонсоод нэг хөөрхийн цэцэг ургачдаг. Тэгээ би түрүү хэллээ шүү дээ 100 эрхэм тий 100 эрхэм маань 100 улгаач болчихлоо шүү дээ. Тэгэж бид нар их л мундаг хүмүүс гэж бодлоо шүү 100 эрхэм гэдэл зүгээр нөгөө хин чин ингээд асуулт масуулт тавиад л тэгээ нөгөө доол нь хариулаад л энэ төр нэг л мундаг хүмүүс. Юу нөгөө бизнесмен, нөгөө элит, юу нөгөө яруу найрагч, юу нөгөө хин бүгд юу нөгөө эксэр хэрэгсэд юу бүгдээрээ бид нар ийм юм хүсэж байна. Ингэж амьдрмаар байна. Тайван баймаар байна. Хоол ундтай баймаар байна. Ажиллаад явхад нэг орон сууцтай болчдөг баймаар байна. Тэрнээс одоо орон сууцтай болох маань банкны бизнес болж болохгүй. Мөнгө додогдохаар хэдэн төгрөг банкнаас зээлэх чинь банкныхны одоо юу гэдгийг санхүүгийн эрх үүсвэр нь бол тэрийн амьдрал өөрөө жоохон илүү мөнгө шаардаад биш. Тэний чинь ажиллаад цалингаар гүйцэтгэж чадахгүй ш. Цалингийн жижиг бага штэ Монгол бизнес. Инээдэлтэй ш. Тэр чинь ямар нэг байдлаар бид нар чинь хууль бус үйл ажиллагаа хийхгүй болчиход байгаа. Нэгэн тэр би хоол хүлээгээд сууж байгаа чинь хоолтой очихын тулд цалин өрөхгүй бол тэгээд одоо яах вэ? Өөр арга хэмжээ бодно штэ. Тэгээд энэ өөр арга бодож байгаа чинь бидний дайнжруулсаар байгаад яасан шунал болгочихсон. Хэтрэг. Нөгөө шунал нь яасан. Буцаад нөгөө ард түмэн өрөвдийнхаа хөгжлийнх нь их үүсэг болох хоолн, чиг үсэг, ном дэвтэр, витамин хувцас одоо юу гэдэг сургуулийн танхим, багшийн цалин ингээд дайнжраад гинжин ийм уруул явагдаад хаанаас нь ч эхэлж болохгүй ийм чөтгөрийн тойрог болчиход байна. Одоо эдрээс бид яаж эхэлэх вэ? Яаж ажил амьдралаа цоошноор эхэлэх вэ? Тэр чинь бидний өмнө ирчээд байна. Хөх номын л одоо яриад байгаа шүү дээ. Тэр хөх номдэр би бичсэн байгаа шүү дээ. Бид нар ардаас ард түмэн болж чадаагүй. Ард түмнөөс нийгэм болж чадаагүй. Нийгмээс иргэн болж чадаагүй. Бид нар тэрс дөнгөж бид нар ардууд төвшөндөө яваа. Баруун аймаг, зүүн аймаг одоо юу байдгийг аймаг харахдаг, нутаг харахдаг. Тэгэл дандаа л нутагсан хүмүүс. Аймагаас гарч үзээгүй. Биш одоо Монгол улсын 21 тийм аймагуудын бүх номын санхуудаар явлаа шүү дээ. Хавраас өсвөлээ сайн намар хүртэл. Ерөөс аймагаас өөр аймаг мэдгүй. Зарим сум муунд явж хахад аймгийнхаа юуны аймаг нөгөөж орж үзээгүй. Газрын зурмаар Монгол улсын газрын зургийн талаар ямар ч ойлголт байхгүй. Одоо сая дэлхийн газрын зураг бол бүр хол байна шүү дээ. Катарыг олох гэж бөө юм боллоо шүү дээ монголчууд чинь. Газрын зургийн дээр олдгүй. Хаана байд юм бэ гэдэг тийм. Катар мөн арабын террористууд оо. Өдөө нөгөө Катарын хотын зургийг харсан чи юу вэ? Нөл хөгжил. Бидний нөгөө барилгах тогтоо байшин бодож бүгд энэ барьцсан. Бидний асан. Болоо. Байшинта шатанд ороо цуглуулад байдаг. Шаланд ороо. Тэд нар чинь байшин хөгжил төмөр зам автобус юу вэ? Сандал ширээ. Хүүхдийн цэцэрлэг сургууль нийгмийн бүх юуг салбаруудыг бүтээгээд сууж ирдэг байж шүү дээ. За Монгол цус гэж яриад Монгол цус гэж хааж байхгүй шүү. Тэг бид нар одоо хичнээн цус ахуулаад хичнээн цусны шинжилгээ өгөөд Монгол цус гэж хааж ирэхгүй. Энэ бүлгээс улаан юм байна. Тий. Одоо тэр чинь ингээд хараад чинээс бас Монгол цус юм байна те. Ямар боломж вэ? Харин хамаагүй цусаа өгчөөж илүү дутуу
дохом авчихгүй болол. Эсвэл жигтэйхөө халдвар төвчтэй, эсвэл архаг өвчтэй болоод гарч иж магадгүй. Тиймэрсээс мэдэхгүй байсан дэр. Тий. Одоо намайг тэгдэж ш. Та одоо нэг чекинд дүүлж имлэгт одоо нэг бүр ингэ сайн одоо нэг юу үзүүлэх болсон доо гэдэг дээ ш. Одоо нас ч болчлоо. Нэг сайхан чекинд дүүлчихэж. Бүр өсөнөд дамшууд ирүү одоо юу гэдгийг хэлэгвэр. Тэгэхээр бүр илүүтэй өвчин гараад ирэх юм болоод гай. Сэтгэлийн зовлон шүү дээ. Та одоо айхтраа хорд одартаа гэдээ гараад ирчихвэл одоо тэгээд яах юм? Ямар лам руу явуултай биш. За түүх гэдэг бид нар бол ямар ч боломжгүй түүх ярих. Тий. Зөвхөн яг он жилүүдийн болсон үйл явдлуудыг дурдж болох юм. Тэдэн оны үед тэгсэн юм хэлээ. Тэгэхээр зөв бид нар чинь энэ юуны Ром тэндээс гаралтай Григорианы энэ календар цаг тооны бичиг рүү чинь социализм гэдэл орсон шүү дээ. Тэгэхээр бидний тэр 1200, 1300, 1400 он гэсэн тэр оноод ярих бидэрт ямар ч боломж байхгүй. Бид нар 1921 оноос л хойш нэг жоохон боломж ярьж болно. Гэхдээ одоо манай ээж эмээ энэ чинь төсөвдөр мэддэг шүү дээ. Тий? Цаг тооны Григорианы цаг тооны бичигт орчод хахад мэддэггүй шүү дээ. Тий? Тэгээ одоо нэгээс одоо 7 хоног энэ бол яг төвдийн юмнууд явж байгаа даваа мэгмэр энэ төр гэл. Гэхдээ бол тэр нь бол сайн өдөр муу өдөр гэдгээр явчихсан юм байлээ. Тэс бидний одоо тэр нэг орчуулад байдаг юм ноттой бол Monday Tuesday-тэй явж хамаагүй. Тэр нэг ч балжин юм ташны юм гэж л одоо нэрлэх юм байлгүй. Тэр түүх бол бид нар ярих ч боломжгүй. Яг түүх гэдэг бол тодорхой бүтээл. Бид нар бол 1921 оноос хойш жоохон түүхтэй болж гэлсэн. Эмнэлэг барьсан, 10 жилийн сургууль барьсан. За нэг энэ хотын төвүүд, Улаанбаатар хотын төвүүд одоо энэ нураагаад одоо дуусч байна дөө. Хэдэн одоо 21 оноос хойш түүх болж ярьчаар байшингууд бол бүгд дуусчих шиг байна. Миний одоо бүх Багдаа орж ном хөдөлж авдаг гэсэн номын дэлгүүрүүд бүгдээр Солонгосын ресторан болчих. Тийм зарим нь одоо юу болцсон байла? CEO-ч болдго юм уу? J25 ч болдго юм уу? Ер нь тиймэрхүү л байх шиг байна шүү дээ, тий. Уул нь 21 оноос хойш нэг жоохон түүхтэй болж исэн. Тэр юм одоо бас устгаж ах шиг байна. Тийм тэгээ бид нар одоо тэгээ түүх авахгүй тэгээ юу ярих юм? Хүнд юм бас үзүүлж харуулмаар байна шүү дээ. Энэ одоо манай анхны 10 жилийн сургууль. Энэ манай анхны одоо эмнэлэг. Энэ манай анхны хотын даргын байшин. Энэ одоо манай анхны одоо юу гэдгийг тэр бүгд ёс суртахууны хүрээлэн. Энэ манай анхны таны мэдхүүн хүрээлэн. Одоо юу гэдгийг хүнд нэг яах юм байх шүү дээ. Тэгээ тэр бол байхгүй болчиход ах шиг байна. За Монгол төр ярихад одоо жоохон хэцүү болчихлоо. Уулын би төрийн онол энэ төр ярих гэж бодож байсан чинь бид нар ерөнхийдөө төргөө болчихлоо. Тий. Тэгэхээр одоо ийм төргөө болсон үед бид нар яах ёстой юм? Ер нь бол одоо Монгол нутаг ярих юм шиг байна бид нар. Тэгээ энэ нутаг дээр одоо бид нар хэдүүлээ. Яаж цаашаа одоо явах юм? Тий. Тэрнээс одоо тэр 1250 оны 3 дугаар сарын 20-нд тэр хоёр танилцсан ч гэх шиг тийм сонсон юм чи яриад байгаа байхгүй. Хамт найзууд болсон ч гэх шиг. Тэр үчиг Григорианы цагт олон юм чи байгаагүй. Маш хэцүү. Яг үлгэр домог бол бидэрт хэрэгтэй. Ямар ч ард түмэнд үлгэр домог байдаг. Тий. Тиймээс Чингис бол үлгэр домог гэдгээрээ нууц төвчөө үлгэр домог гэдгээрээ бидэрт хэрэгтэй. Яг чарахгүй. А тэр бодитгүй ярихад л хэцүү болчиход байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ямар ч утгагүй нэг балай музей бариад уулын үлгэр домгоороо явж байгаад яг нэг ганц хоёр хөшөөнүүд нь яхад байвал бол хэрэггүй л байсан. Уул гоё бидэрт үлгэр домгоороо явсан бол яг гоё байсан. Тэгээ одоо тэгж бас нэг хэдэн жуулчин оруулчихсан натай л энэ хэдэн хөшөө босгочих шиг боллоо. Музейнүүд нь бас нэг хэдэн төгрөгийн орлого оруулах гэдэг юм. Өдөртөө тэргүй одоо тэр их нүүр сулгайлчаад энэ музейгээр ямар ч орлого олох юм бэлээ. Хот мото Чингис болгоцсон ч байх шиг би одоо тэр юу намын сангаар яваад юунд хинтэд очсон шүү дээ. Хинтээ аймгийн намын санд. Тэг ард түмэн хүмүүс л гайхамшигтай. Хотч явал бүр баярлал. Тий. Тэг молор эрдэнэ тантай амьдаараа уулзлаач гэж. Би одоо тэгэл. Амьдаар нь харлаач гэдэг шиг гармаар барайл. Тий. Өөдөө би амьд л гэсэн тий. Тий.
Тэгэхээр энэ бодитоос бид нар энэ төсөөлсөн, энийг зохиосон тэр юугаасаа эргэж нөгөө бодит руу ороод нөгөө үннээ гаргаад ирчих юм бол бид нар ч нөгөө нэг ориентировок гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч яг яах вэ гэдэг мэдэх хэрэгтэй байхгүй юу? Ингээд баахан юу мэддэхгүй нэг юм яриад тэгэл түүхтэй айхтраарт юм ингэж ийсэн тэгж эзэлжсэн ийм ч сөрхий байсан хаа маань өнөөдөр байсан бол бидний га тэгчих байсан тэр нэг гажин юм яриад юус ирэхгүй тий. Энд чинь тэгж бодит байдлаас бид нар ингээд холдуулаад байгаа байхгүй юу? Нэг л их чадвартай байсан юм шиг нэг л их хэрвээ одоо социализм ихтэй юугаар капитализмаар эхэлсэн бол өдөрт бид нар тэтэр шиг байхсан шиг өдөрт тийм юусэн байхгүй. Яг бол тэр бүх байшингуудыг чинь Монгол хүн барьж чадахгүй шүү дээ. Ерөөсөө ямар ч бидний 21 оноос хойшхын хөгжлийн төвшөнд бид нар чинь эсхийг хараас гарч ирээд юу барьж чадах юм бэ? Тий. Би ч гэсэн өлтөй байшин барьж чадахгүй шүү дээ чинь. Герман явсан ч гэсэн. Технологи ятууд руу л явна шүү дээ. Байшин бариад өгч. Эсвэл Оросд л явна шүү дээ. Байшин бариад өгч. Энэ ямар гоё зарчлууд л байсан Улаанбаатар. Та нар нөгөө нэг юу үзсэн биз дээ? Юуны кино фильм байдаг шүү дээ. Тэрэн дээр гардаг шүү дээ. Доторх нь нэг гоё эн чинь нэг тийм постмодерн тийм гоё барилга байсан байхгүй юу? Тийм. Шатаар ингэж гаргаад их гоё гэрлэн дээгүүрээ оруулаад тэгээ доторх нь ингээд тийм их гоё тийм нөгөө амбиент гэж ярьдаг шүү дээ. Тийм их гоё тийм архитектуртай. Мебель зэвлэн тийм баг нэг 60-70-аад оны нэг 50-60-аад оны нэг Чикаго энэ гэсэн тийм Америкийн нэг тийм мебель зэвлэний юутай нэг буудлууд цочтууд байдаг шүү дээ. Яг тэр шиг гоё цочлуулсан. Хотод чинь ингээд гацаа заваа дээрмээр хийгээд одоо юу энэ ч одоо юу вэ? Унтлахын хүрээнд байгаа юм эсвэл нэг офис байгаа юм уу? Жишээ цочдуудлын тэр характер нь байхгүй болсон байгаа байхгүй. Хотел гэдгээрээ байх хэрэгтэй байхгүй. Хотелүүд чинь дандаа тийм нэг хуучны гоё архитектуртай байдаг байхгүй. Тийм Нью-Йоркийн ч гэсэн хотелүүд. Та бол Будапешт энэ хотелүүдийг мэднэ шүү дээ. Нэг кино фильм энэ төр байдаг шүү дээ. Тийм дээр юу хэрэг айгүй байдаг хгүй. Тийм ороод ингээд архитектурыг хараад бид нар баярлалаа. Энэ одоо ингээл дөрвөлжин гаана байгаа юм бэ. Ийм одоо ийм л хачин одоо малчингууд байгаа шүү дээ. Тийм сайхан гоё хотел байсан. За тэгээд одоо бидний нөгөө төсөөлсөн чинь одоо явсаар гад бүр хачин болоод байна шүү дээ. Ер нь бол бид нар уул уурхай орн биш шүү. Тийм. Ер нь бол уул уурхай орн гэдэг бол mining industry гэдэг бол газар дуураас гаргаж ирсэн юугаа түүхий дээ бүтээгдэхүүн болгодог. Тэр ганцхан эрдэнэт mining industry уул уурхай. Бус нь уул уурхай биш. Тэг өнгө үрсийг аваад тэгээд ухаад тэгээд авчиж зарчиж байгаа шүү дээ. Уул уурхайд ямар ч хамаагүй. Бид нар нэг л уул уурхайтай биш яриад байгаа шүү дээ. Уул уурхай орн ч гэж. Бид нар уул уурхай орны тоонд орохгүй. Ганцхан эрдэнэт л ордог шүү дээ. Хоёрдугаар тавцгаа орохгүй шүү дээ. Уул уурхайтай ямар ч хамаагүй. За нэг төсөөлөл нь явдаг байхгүй. Бид нар зөвхөн ухснаа л гаргадаг бас. Тэг ганц эрдэнэт л уул уурхай. Тэндээс бүтээгдэхүүн. Тэр хөшөөд уул уурхайтай ямар ч хамаагүй. Тэр одоо нэг алтан гаргаад байгаа. Бид нар ч уул гаргаж ирээд хайлуулаад тэгээд төв банкныхаа доор орлоо. Тэгээд бид нар алтны нөөц хэдэн тонн алт төв банкныхаа доор нуучсан. Тэрүүгээрээ бид нар чинь эдийн засгаа үнэлүүлж зээл авч инфляцаа дарж явах хэрэгтэй байхгүй юу? Тэр олон тонн алтаа бид нар цуглуулж доороо хийж чадаагүй. Хамгийн халтны нөөцтэй орнууд ч одоо хаанах энэ төр билээ бид мэдэн шүү дээ. Америк байд, Хятад байна. За Орос бол сүүлийн үед маш их алт авж байна шүү дээ. Гаднаас алтны нөөц. Тэрүүгээрээ нөгөө рубль, юан энэ төр чинь хүчтэй байдаг байхгүй юу? Тэр бол гадагшаа авиж дараа зардаг баг болсон. Тэр нэг алтын илрийн хэлээр хэрэгээс л эхэлдэг л дээ. Монгол улсын алтыг Англид аваачиж барьцаанд өгөөл тэгэл тэрнээс хойш бид нар чинь ерөөсөө алтын нөөцөг болцсон шүү дээ. Тэгэл энэ төгрөг гэдэг чинь ерөөсөө хог зүгээр нэг цаас. Ингээд төгрөгөн дээр ямар ч тэдэн килограмм тэдэн тонн алт тэрүүгээр баталгааж гин гэсэн юу ч байхгүй. Зүгээр нэг 1000 төгрөг гэдэг юу юм бэ? Юу ч байхгүй. Нөгөө зураач нөгөө зураг тэгэл болоо. Тэр ямар ч баталгаацсан. Алтан малтны тэдэн нөөцөөр баталгааж гэдэг гэсэн юу ч байхгүй. Социализмын 1000 төгрөг 100 төгрөг энэ ч бол баталгааж гарцсан гэсэн шүү дээ. Үнэт зүйл янз бүрийн боогонд юугаар баталгааж гэдэг гэсэн. Одоо зүгээр цаас үйлдвэрлэдэг болчихсон. Папир
paper. Тэгээ ийм одоо сонин. Тэгээ одоо баячууд гэдэг хүмүүс нь ерөөдөө тэгэл дансантаа л мөнгөтэй. Өчнөө нөр нь одоо хаана дансанд хийцэн нөгөө глобалч гэсэн ертөнцийн чинь нэг мафиагийн зохион байгуулалтанд орсон учраас бид нар чинь нэг мафийн нартай ажиллах гэж байна шүү дээ. Гинтэрхтэй гүттэй. Үндсэн хууль, Монгол улсын хуулийг арай дэнд үзэрчсэн ийм одоо хүмүүстэй одоо яаж учруулах юм? Дээд түвшинд төрчихсөн. Наад зах нь одоо тэдэн төгрөгөө эдсэн гэдгээрээ тэдэн жил гээд явах чинь энэ хөтөж одоо яах хэдэн жил насан өрөхгүй шүү дээ. Тэгээд ийм одоо том асуудал орчод байна. Улс төрчид гэдээсэн чи бид нар чи улс төрчид байхгүй юм шүү дээ. Нэг ширхч улс төрч байхгүй шүү дээ. Политик байхгүй. Яамны сайд гэжсэн чинь бас байхгүй. Одоо нөгөө үр хөвгтүүд залуу үеийг үлгэрчих болох хэвээр боловсролын яамны сайданд бүтэхгүй гарна. Боловсролын талаар ямар ч ойлголт байхгүй. Мэргэжлийн нэг дипломтой. За улс төрийн нам гэдээсэн чинь нам гэж байхгүй. Өөрийн эдэн гишүүдээ чулуумод шийдэн бариулж хагаад сонгуул ялцдаг бүлэглэлүүд. Тэр гишүүд нь гэж одоо нэг амар хүмүүс шүү дээ. Намын дарга намынхаа юуг одоо шүтчихсэн. Уул нь улс төрийн намаас гарч болдог, буцаад орж болдог, сольж болдог тийм байх хэрэгтэй шүү дээ. Юу нөгөө арчлал эрхчлөө. Тэгэл за тэгэл үндсэн хуулийн цэц мэдэн шүү дээ. Ямар хүмүүс сууж байгаа. Хамгийн чухал. Цэц гэдэг чинь wisdom гэсэн үгний орчуулга яваад байгаа шүү дээ. Тэр чинь тэнд чинь wisdomтай хүмүүс суух хэрэгтэй байхгүй. Тий. Юусе тэр чинь мөнгөгүй хүмүүс. Мөнгө сонирхдаггүй. Тийм хүмүүс суух хэрэгтэй байхгүй тэнд. Тий. Мөнгөний талаар ямар ч ойлголт байхгүй. Тийм хүмүүс чинь төр улсыг авч явдаг байхгүй. Тэр мөнгөтэй хүмүүс чинь дандаа мафиа нар байдаг байхгүй. Тэр чинь бид нар чинь одоо нөгөө цэцэн байх хэрэгтэй хүмүүс маань мафиа нар одоо бид нар яах юм? Тий. Яг сан болчиход байгаа байхгүй. Одоо энэ барууны ертөнцийн чинь нөгөө мафиа гэж бүлэглээд гараад ирдэг шүү дээ. Тэр чинь энэ тал нөгөө улс төрчид төр энэ талд нийгэм ард түмэн байхад энэ талд 3 дахь мафиа гэдэг нөхдүүд байдаг байхгүй. Тэгэхээр бид нар чинь тийм байхгүй. Ард түмэн тэгээ мафиа. Ийм нөхцөл байдал яах вэ? Би одоо олон өдөр их бодож байна. Шинэ нэрээс унч чадахгүй шүү дээ. Болоор нөгөө талбай дээр хараад ирэлтэй л гэдэг. Таны хэрэг байна гэж гэлээдэг. Энэ залуучуудыг нэг чиглүүлж учрыг олохгүй болохгүй. Зурагтад одоо ярилцлаганд орчих. Та очиж ярихгүй л эдгээр ярьж чадахгүй гэл. За би тэгээ яваад очино. Нөгөө тэнд сууж байгаа гэлээ. Тэ. Ясаар гоо шүлсгүй болцсон нөхдөд сууж идэг шүү дээ. Шүлсэн дууссан. Тэ. Цагаан цусан ингээд улаач часан хөхөрч гисэн тийм нөхдөд сууж идэг шүү дээ. Тэ. Тэгэхээр тэр төрийн дээр байгаа улс төрд байгаа хүмүүс баян байж болохгүй байхгүй. Утгагүй байхгүй. Одоо багш хүн баян баг утгагүй шүү дээ. Тэ би ямар нэгэн үнэтэй цайтай янз бүрийн хэрэглэж ярихаас би бүр чичдэг шүү дээ. Би авахгүй шүү надад чи. Яна. Тэ. Над хэрэггүй. Тэ их мөнгө зүгч хэрэггүй шүү. Тэрүүд бид юу хийх юм? Тэ. Сайн л супермаркет ороод тэ. Өндөг талах тэ юу авдээ. Масл одоо юу авдээ тэ. Банш. Тэр бич болчихж байгаа шүү дээ. Тэг одоо өмсөж байгаа хувцас центр одоо 7-8 жил болчихсон энэ төр. Тэг удаад ирэхээр аюул биеийн суудаг болчихдог. Тэг энийг солимороо болоод эхэлдэг. Тий. Сайхан зөөлхөө. Тий. Хуучин цонц чи гоё шүү дээ. Тий. Биеийн гоё суудсан. Тэгэхээр бид нар энэ wisdom одоо цэцэн мэрэгэн ийм одоо хүмүүсгүй байна гэдэг маань маш одоо харамсалтай байхгүй. Нэг ширхэг нэг мэрэгэн ард гэдэг шиг нэг цэцэн монгол хүн гэдэг байхгүй. Одоо нэг яруу ашиг л ингээд гараад ир шүү дээ. Тий. Амьдрал гэдэг ааруул гэж гараад ирэл яах юм. Эсвэл бол одоо тэдэн цагаан хонч гэдэг юм уу. Тий ногоонууд нь ламч гэдэг юм уу. Өөр бас юу гэдэг вүлээ. Сэн юмнууд яриад л. Хаадын ухаан
муухай тэр гэл. Тэр хаач юусэн тэр хатна. Тийм. Тэгээд ингээд бид нар чинь ингээд бүр толгой эргүүлээ хийчихдэг. Та нарын 6 сард Скотland Yard-аар ирсэн бах. Тэ номын нөгөө нээлттэйгээр одоо их сөрхийлэн болсон гэсэн. Бүгдээ л ном бичдэг болсон байна гэсэн. Одоо та нар л ном бичих баг. Сагууч бүгдээ ном бичсэн байгаа шүү. Тэгэхээр бодис төсөөлсөн энэ юмнууд чинь ингээд хүмүүсийг бүр ингээд толгойн нэргүүлчих байгаа байхгүй юу? Адраас бид нар байхгүй гэдээ шинээр эхлэх чинь амар байгаа байхгүй юу? Байхгүй. Яадаг юм? Байхгүй л байгаа. Яадаг. Тэгэл гой шинээр эхэлчих байгаа байхгүй юу? Тэгэл энэ хэрэгэд ер нь бид нар бол Америк биш шүү. Энэ манай нэг тодорхой нэг хүмүүс Монголыг нэг Америк гэж боддог шүү. Яг ингээд Америк шиг. Ишнэ шиг юмд харьцуулж тэгж явахта Америк гэдэг штэ ч гэж. Бид бүр өстө нэр юу ч бидэртэй адилхан биш шүү. Америк Монгол хоёрт. Үгүй адилхан юм нэг ч байхгүй шүү. Одоо тэр NBA-гийн старуудыг ер нь манай тамирчид юм шиг л яриад л шүү дээ. Манай хин юм уу? NBA ч одоо Монголын биш үсттэй. Манай хин энтер гэдэл. Энэ жил зангахтай байгаа цагдах чи энтер гэл. Би бүр хайрц. Champions League-ийг яриад л хөлбөмбөч одоо манайхан биш үсттэй. Тэ Арналдо манайхан биш үсттэй. Тэ Месси чи Монголын биш үсттэй Монголын хөлбөмбөч. Яг манай хүн шиг яриад байгаа байхгүй юу? Энд юу яаж ажиллаж байна энд? Бид ямар ч хамаагүй шүү дээ. Нэг Champions League-ийн хэдэн тоглогчдоо сая дэлхийн авраг болоод тоглоод шүү дээ. Тэ? Тэрнээс дараагийн дэлхийн аврагт Champions League тоглодог хүмүүсийг хорих хэрэгтэй шүү дээ. Эсвэл сүүлийн 5 жил Champions League тоглоогүй. Тэм хүмүүс дэлхийн аврагт орноо. Тэ? Тэрнээс одоо зүгээр дэлхийн авраг нэртэй Champions League-ийн үргэлжлэл тоглоод ичлэх. За тэгэхээр Холливуудын фильмүүд бол ерөнхийдөө нуль пропаганда. Холливуудын фильмүүд нуль пропаганда шүү. Америк орн сүрхийн мундаг дэлхийг авардаг. Зөв нэг 60-70 он хүртэл сайн. Тэр хүртэл бол сайн байсан. Холливуудын фильмүүд бол үгүй сайн. 70 оны сүүл хүртэл. За тэгээд 90-ад оноос хойш бол ерөөсөө зүгээр пропаганда. Америк орн дандаа дэлхийг авардаг. Бид хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээн гэл тэгэл одоо дэлхийг аварч байгаа шүү дээ. Дээр харь эргийн нэг том юм ирчихсэн. Одоо яана. Тэгэл хэдрээс чи бид нар одоо аврах гэтэл. Бид нар одоо хайчсан чи мэдэхгүй. Тэгээ бид нарт ямар ч хамаагүй шүү Холливуд бол. Тэгээ яг энэ бол бид нар бодит Монгол биологи бол уул орхай жуулчлал нэрийн дор байгалийн хаан эсрэг дайн зарласан. Тий. Монголын байгалийн эсрэг уул орхай жуулчлал хоёр бол том дайн зарласан. Тэгээ энэ дайныг Монголын энэ их эмзэг нөхөн сэргэгдэх удаан энэ байгаль дийлэхгүй юу? Тэгээ дийлэх байх л та. Гэхдээ бидэрт амьдрах орчин хомигдно. Тэгээ малын элчээрээс ахуулаад л одоо юу байдаг? Бид нар нэг зүгээр нэг өөрсдөө нэг агаартах чамаар шүү дээ. Заавал гэж уусны камп мэн борох шаардлагагүй шүү дээ. Нэг агаартах чинь 2-3 онцол үрэтэр. Өөрийнхөө майханд басвал тэгэл болоо. Бидэрт нэг газар заагаад өгчдөг. Тэнд майхнаа бариараа. Тэг болоо. Тэгэхээр энэ их том одоо байгалийнхаа эсрэг дайн зарласан. Та нар одоо мэдэн шүү дээ. 10 жил ямар ч утгагүй тэр олон мянган том 50-60 тонны юмнуудаар тракуудаар нүүрс ачаад 10-аад жил тэр урагшаа ингээл гарсан биш. Та нар одоо мэдэн шүү дээ. Урагшаа өмнө ховроо явж байхад цог цэцгийн тэнцэн зүгээр л тоос манаад идэх шүү дээ. Тий. Тэр одоо юу вэ гэмээр идэх шүү дээ. Энэ өмнө ховрын замд явж байгаа л нөгөө цог цэцэг идэх шүү дээ. Юу байгаа нөгөө ойлгоод амтлаа одоо юу гэдэг. Тэр байгалийн эсрэг одоо энэ дайнд байгалыг тэгж муухай хэрцгий эвдэж өнгө төрхийг алдагдуулж одоо болж байгаа ч юм уу. Энэ дайн мэдэхгүй. Өмнө нь улаасчихсан, улангасчихсан биш шүү дээ. Яг л Марксын үг байгаа шүү дээ. Капитализм хямралд хүрнэ. Хямралаас хямралд юмаа. Яг надад ч ашиг олохын төлөө. Тэр ашиг олохын төлөө эцсийн хүртэл надад чинь дайрна. Ашиг олж ивэл
Юу ч тоохгүй. Бүгдийг хөдөлтөн. Бүгдийг идэнэ. Бүгдийг зарна. Бүгдийг эвдэлнэ. Бүгдийг хэмгэлнэ. Бүгдийг устгана. Ашигын төлөө. Профит. 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 Тэгээ энэ бол хамгийн том одоо дайсан. Одоо өөр аймаар тэр юу цогчтой. Тэр уулуурхан зураг мөр гар. Яаж чадж байна. Тэгээ одоо тэгээд яг тэгэл хэцүү байх тэр тэгж их одоо Монголын улсынхаа эх орныхоо байгалыг эвдэн сүйтгэж байгаа тэр хүмүүсийн одоо үхэл хүн үхэн шүү дээ. Хүүхдээ бас нэг олигтой хөх хэрэгтэй шүү дээ. Дахиад төрчгөр. Тэ. Одоо нөгөө гарма энтхийн гармаагаар бол бидний одоо гармагийн чинь бид нар орчуулга нь бол үлийн өр. Тэгээ үлийн өр гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цаана хариуцлага явж байгаа. Тэ. Чи хариуцлагагүй байх юм бол үлийн өрөөрээ дахин төрөхтэй одоо тэгээд хэцүүдэндээ гэсэн юм явж байгаа шүү дээ. Юу алтаа хайрцаг мартлаа хайрцаг. Өөхөд одоо модоо хайрцагч болдохгүй байна. Тий. Муу хүн өөхөд одоо юуных нь алтаа хайрцаг нийлэгдэг. Тэгэхээр гармаагаараа хэцүүдэндээ. Тий. Сансар гэдэг бол бидний одоо сансар огтхгүй гэдэг сансар гэдэг бол сансараа явж байгаа шүү дээ. Сансар бол эргээд хойд настаа уулзсан шүү дээ. За тэгж чамаас тахарыг. Хог минь. За яах гэж байна. Сансарт уулзнаа байла. Тэг ийм одоо нарийн гүн ухаан одоо философийн мэрэгэн ухаан, цэцэн ухаан, хүндрэлтний ёс суртахуун, ёс зүйн энэ сайхан юмнуудыг бид нар оруулж ирч чадсангүй. Тийм шарын шашин нэртэйгээр Гандан гэдэг том одоо компани одоо бүтээгдэхшивтэй. Тийм Гандангийн тэр хашаан дотор байгаа том нэг том сүмээ барьсан байлээ. Хаалгаар нь ороход аваад атаа юм тавьчихсан. Тийм одоо дижи банк санхүүгийн байгууллагын маш. Тэр Гандангийн тэр домгош мод. Тэгэл оруулаг дөрвөлжин таасан дээр энэ тал руу н орохоор юу уншуулахын тэр уншуулаарай. Тэдэнд хөрг гэл мөнгө хурааж авсан бахан халзан толгойдоо залуучууд. Тэ та нар бол буруу л газар сууж байна. Ганданд л сууж гэсэн бол өсөө осуулчих сууж гэсэн бол дөрвөлжин цаасан дээр юм бичгөөл мөнгө аваад шүү дээ. Лам болцгоо. Тэ нөгөө буянтан гуанзанд хоолцоо гэж цэцгэлэн савна амар гэдэг шиг ганданд нам болцгоо гэж цатгалгаас цаашаа жиптэй болно шүү. Тэ. Тэгэхээр бодит гэдэг маань тий хэцүү шүү. Reality. Тэг Монгол хүний reality. Яг өнөөдөр би нөгөө түрүүчийн лекцүүдээр ч гэсэн бас яриадсан. Яг бид нар ингээд бүгдээрээ сэтгэл зүйчд болох гээд мөнсаар дөрөв сэтгэл зүй ангид оюутан болчих уу. Тий. Бэчелор, магистр, доктор одоо дандаа л сэтгэл зүгээр. Тий. Тэг физик, математик, хим сурахгүй шүү дээ. Сэтгэл зүй сураад шүү дээ. Тэг яг бол бид бүгд сэтгэл зүй асуудал орсон байхгүй. Яг нөгөө итгэл байхгүй болсон. Бүх юм удаа болсон. Тэг үнэн гэж байхгүй болсон. Тэр стресс гэж байгаа байхгүй. Тэр стрессээ сэтгэл зүгээр тайлбарлах гэдэг байгаа байхгүй. Тэргээр одоо засаж janslах гэдэг байгаа шүү дээ. Тэг бүгдээр юм дээр нь чи мөнгө эзэндээ сэтгэл зүйн асуудал орсон. Тэ. Одоо тэд чи өглөө болгон дансаа гарч байгаа шүү дээ. Яна татаад авсан юм шиг байгаа. Баригдчихсан юм шиг байгаа. Тэг ямар их стресс вэ? Тэ. Аваа нүртэл би яа чи ямар татаа харах шнаа хаа нүдүүд ч юм уу байн. Шигцэр. Артлынхын нойлуудыг тоолсноо. За бай. Таслаа сурагчаа хэдэн нойл байна? 6 7. Алхтайхан чи ямар тоолчихдаг вэ? Загнуулаад. Хөрхий. Шүн унцдаг байх. Доор бол бас хэцүү. Гансан юм орж ирж юу? Тий. Төрийн банкнаас. Нөгөө юуны группийн мөнгө маань орж ирж юу? Тэтгэврийн мөнгө нь орж ирж юу? Гасцсан юм шиг зү. Тий. Татаад авцсан юм шиг зү. Өөрхий тэгэл.
тэр дотор ч тэр чинь тэгэл найс цаашаа 10,000 20,000 төгрөг ингээл найс цаашаа чичүүлээд юм л шүү дээ. Тийм одоо ингээд таксийн цугаалаа явж хахад таксийн жадаас ч эдэн дөр өгснөө дараа тэгэл нэг аим орд гэж шиг л. За одоо би данс руу оруулаа гэл аваарга бол залгаж ах шиг баг. Тий. Жамраа дээрээ бензин авч ах шиг. Суулгангуудаа. Би одоо бензиний баталгаа болчих шүү дээ. Шатхуунаа. Тэгээд яг л ер нь бол энэ түрүүн би хэлсэн сошиал медиа интернет рүү ингээд орж ирээд тэгээд энд яг л хөрхий бүхэл гаслан ганцлаа уур юу гэдгийг тэр бүгдээ нэг сошиал медиад нэг комент өчтдөг юм уу тийшээ нэг ордог юм уу тийшээ нэг хэрэгт дурладаг юм уу тийшээ нэг муу явж байгааг нь хараад нэг жоохон баярлдаг ч юм уу нэг тийм үл орчин юм шиг байгаа. Тий. Заавал нэг ингээд нэг өө харж агаад тэгцэл байж штэ. Тэгээд нэг жоохон авширч ч юм уу. Тэгээд хөрхий тэгэл тэмдэл нэг ингэж нэг юугаал гаргадаг юм шиг байлээ. Гаслан уур сэтгэл зүй юу гэдэг тэр бүгдийгээ сошиал медиад л нэг гаргадаг. Тэндээ нэг болцдог. Тэгээд нэг дэлгэцэн л амьдрал өгшинч залууч ээж аавч юм өөч тэр нэг дэлгэц рүү харсан тэнд хөрхий тань баясдаг ч юм уу. Энэ төрсөдрөөр нэг хүн тоортох юм бол баярлаад 30 шиг зургийг дарддаг ч юм уу. Тэгээд тавьдаг ч юм уу. Нэг шинэ уц авдаг ч юм уу. 30 шиг тавьдаг ч юм уу. Загч юм уу. Нөгөөд бол чи залуух нараа байна гэж баярлдаг. Миний найз нэг жоохон царай залчаа да гэж бичвэл бүргээр баларх. Шууд блоклох. Наад балаач зоохгүй байна гэвэл шууд блоклох баг. Тиймэрхүү маягийн нэг тэр тэнд нэг орчиж нэг хөрхийн нэг өөрийгөө нэг магтуулж хэд хэдэн лайк даруулж зүрх мөрт авчих юм бол бүр их баярлж тэгээ нэг болчих юм уу да. Тий. Болчих шиг байна шүү дээ. Тий. Лайкны тоогоо хараад л надад лайк дарсан бол би дараагийн удаа хариу лайк дараад буцааж нөгөөх нь лайк дарангууд дахиж хариуд нь лайк дараад тэгээ хоорондоо нэгнтэйгээ лайкаа солилцсон маягийн. Тэг лайк дарсан хүмүүс дотор хайгаад байсан нөгөөд ч байхгүй. Ааха. Чи араагүй явцаа. Окей. Тэг хамгийн гол нь одоо гар утсаа унтраалаа. Тэгээд амьдрал байна уу? Тэгээд одоо яах вэ? Гар утсаа унтрага та нар ийшг тавилаа. За одоо тэгээд ингээд эргэн тойрноо харал та тий. За одоо тэгээд яах вэ? Тий. Хийх ажил байна уу? Хийх юм байна уу? Тий. Одоо яах вэ? Дэлгэц унтраалаа. Одоо бодит амьдрал хай гэж байгаа шүү дээ. Одоо нэг бодит амьдрал руу орж ирээд тэгээд яах вэ? Хөлөө олж чадах уу? Буцаал уцаа асах юм уу? Тий. Яа замбал бэлгээд буцаал уцаа асаахал дахиад уцтайгаа одоо тэгэл гівтэх юм уу? Тэрэлдээл дэрэн доороо хийгээл арчаал жаа ингээл тий. Зарим хүмүүс бас тэгээдсэн. Тэгээд гар утсаас эргэлдэж байгаа байлгүй. Тий. Тэгэхээр тэрчл одоо Монголд хэцүү болчиход байна. Энэ сэтгэл зүйн асуудал. Хамгийн унтраалаа. Хажууд хэм байна уу? Хажууд ямар амьдрал байна уу? Цонхоор харъя. Өрөө таслага руугаа харъя. Одоо яах вэ? Тэр ийм одоо юутай болцсон. Одоо дон гэх юм уу? Дон гараа бишээ. Тэнд худал өстой нөгөө төсөөлсөн, мөрөөдсөн, нөгөө fiction, imagine, fantasy, dream тэдний юм шиг байгаа. Тэнд биелүүлчихдэг. Тий. Одоо би шиг зарим хүмүүстэй чинь ингээд Facebook-ийн янз бүрийн тийм хүмүүстэй яг царайгаар нь ингээд таралдаад хараад бүр ингээд айгүй хэцүү байдаг. Ингээд эргээ таних таньдаг. Би шиг Facebook-ийн зургаар яваад байдаг. Тэгэхээр биш дээ гэж хэлдэг. Түвч аяг сайн болчихдог байхгүй юу. Ингээд харсан чинь жоохон өөр зураг тий. Хүнийг харсан чинь жоохон өөр юм шиг тий. Хоёр өөр ч юм уу тий. Ихэр мэхэр юм уу мэдэхгүй тий. Тэр бидний энэс одоо яаж холдож бодит амьдрал руугаа орж ирэх юм. Бодит амьдрал хүлээгээд идэг. Хаалгадагчаад идэг. Бодит амьдрал руу очихгүй татгалзаад байна шүү дээ. Би энэ худал ертөнцийн худал явмаар байна. Энэ надад амар байна.
Би бас зориуд ингээд бас нэг ингээд слайд энэ төр хэрэглэхгүй байгаа чинь тэр байхгүй юу? Тий. Өмнө нь би ингээд лекцүүд аяг слайд хэрэглэдэг байсан. Одоо би сүүлийн нэг жил болоод ерөөсөө слайд хэрэглэхгүй шууд ингээд ингэж ярьж явж байгаа. Тэгжээж энэ чинь энэ лекц, бүх юм ярилцдаг уулзалтууд чинь нэг жоохон амьд, амттай, үнэртэй тийм байх хэрэгтэй байхгүй, барьцтай тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг дэлгэц дээр гардаг. Тэгэл за энэ бол тэр, энэ бол энэ бол энэ гэдэг. Тэгэл бүгдээ дахиад нөгөө дэлгэцээ зүйтэй л. Тий. Тий. Чутахгүй байхгүй. За ийм маягаар бид нар Монголын бодит байдал төсөөлсөн юм маань. Тэгээд бидний нөгөө төсөөлөл чинь нэг л түүхтэй юм шиг, нэг л их төрттэй юм шиг, 800 жилийн түүх, 2000 жилийн төрийн ямар ч хамаагүй шүү. Тэр бол фикшн шүү, зохиомжтой шүү. Тэр одоо бүр арай болох хэрэгтэй. Тэгэл өвгдөө эзчих шиг, эцэг өвгдчих шиг ерөөсөө ямар ч барих боломж байхгүй. Яг биологийнхаа хувьд тэгэл нэг уулзалтаад бид нар биологийн хувьд төрөөд яваад гэсэн. Тэгээд бид чинь ерөөдөө нэг малчин гадаана малтай учраас амар байхгүй юу? Гадаа малаа гэдэг чинь тэр чигээр одоо супермаркет байхгүй юу? Тий. Одоо малын хашаа чинь супермаркет шүү дээ. Ороод тэгэл бараагаа аваад идэл явж байгаа шүү дээ. Сүгээ уугаал амар байхгүй юу? Тэнд одоо ямар ч одоо карт март хэрэггүй хаан банкны. Тий. Цалин болон хэрэггүй. Энэ чинь их амар амьдрал байхгүй юу? Бас дажгүй байхгүй юу? Тэгээд тэр чинь одоо тэгэл байхгүй шүү дээ. Тэгээд тийм амьдралаасаа бид нар бол хөрхий гарч ирээд тэгээд тэр хүн төрөлхтний энэ хөгжил чинь бид нар тэр төргөө аваа явчих юм чи. Бид нар хичнээн үгүй гэж нэмэргүй шүү дээ. Тэр төргөө хөгжил, тэр төргөө хүн төрөлхтний түүх, тэр төргөө хүн төрөлхтний үйл явц, улс төр хувьсгал одоо юу гэдэг бид нар зүгээр хөөгөл гаргаж ирсэн гэрээс. Хичнээн одоо тэрэндээ хаачаад тэгээд суугаад авах явж боломжгүй. Тэгээд би нэг Солонгос явж байгаад дараа нөгөө Япон яваа, дараа нөгөө Хятад яваад тэгээд би чинь энэ гурван арт түмний нэг романыг орчуулсан шүү дээ. Айдан залуучуудыг бас тэнд сурдаг залуучуудыг бас хэрэглээд. Тэгээд яг ерөнхийдөө герман хэлнээс орчуулсан. Тэгээд энэ гурван арт түмнийг хараад тэгээд ерөнхийдөө яг Монголтойгоо бас зүйрлсэн байхгүй. Би чинь хаач явсан гэдэг яг өөрийнхөө улс орны арт түмэн энэ их орноо дандаа ингэ бодож зүйрлж явдаг байхгүй. Германд сурж байхдаа ч гэсэн ажиллаж байхдаа ч гэсэн би ерөнхийдөө тэгэл Монгол утсанд тэр цалин мөнгө надад ярьсан хамаагүй гэдэг одоо компани манаас гараад Монголд ирчихлээ шүү дээ 2008 онд. Тэгээд тэр Хятад Өмнөд Солонгос Японоор явж байгаад тэгээ надад тийм сэтгэл төрж ирсэн байхгүй. За энэ одоо яагаад энэ Японы залуучууд, Хятадын залуучууд залуу ийм автобусын дотор ч юм уу, метрон дотор ч юм уу хаа нэгэн газар эсвэл нэг зам гарахад ч юм уу хөгшчүүдээ ингээд ахих хөндлөөд байна. Өмнөд Солонгос очсон чинь Өмнөд Солонгосын автобусын доторх тэр залуучууд тэр гудамжинд нэг хөгшин гарах гэж хахад айгүй муухай машинтайгаа хурж ирээл ингээл чагнаалдаал зүгээр ингээл машинтайгаа хурж ирээл дайрчих гал хөгшин нэг хүлээгээр гаргачихгүй Өмнөд Солонгосын залуу үеийн ч юм уу. Манай яг манайхтай адилхан суух Өмнөд Солонгос. Сэнцлэг байна. Тэг яагаад ингээд Монгол Өмнөд Солонгосын залуу ийм хөгшчүүдтэй ээж аав эмээ өвгөнөрийг ингээд хүндэлдэг юм. Яг өөрийнхөө хүндэлдэг байж магадгүй. Хүний ээж аав, хүний эмээ өвөг. Тэг би гайхчихсан байхгүй юу. Тэгэл тэндээс яг та ерөнхийдөө дүгнэлтэнд хүрсэн л дээ. Ер нь бол манай энэ Улаанбаатар хот, манай энэ Монгол улс бүх үйлдвэр одоо юу гэдэг бүх энэ амьдралын нийгмийн бүх суур үндэс бүгд бүтэц энэ бүгдийг чинь Орос хятаар бүтээгээд босгоод өгч гисэн. Башин барилга бүгдийг. Тэгээд бид хятадын барьсан цэцлэлтэр зогсож шүү дээ. Солонгос тийм билээ. Солонгосын хөгжүүд нэг тэр барилгуудаа бариагүй юм байна. Тэр сөүлийнхэн барилгуудыг бас гадаадаа барилсан байл. Хятад Япон хоёрыг болохоор хөгжүүд нь барьчихсан. Тиймээс тэр байшин барилга бүгдийн тэр ээж эмээ өнөр барьсан юм чи тэдрийг хүнддэг. Энэ бишop барьж авсан гэлдэг шүү дээ. Нэг юм. Нэг Японд санласаас зүйдээ одоо тэгтээ. Кашимаа гэлдэг шүү дээ. Энэ байшин барьж авлаа тэр гэлдэг шүү дээ тий. Өмнөд Солонгос Монгол барилгаж гэлээ. Тэдний санхүүжилтээр барилсан. Одоо юу гэдэг. Тэдэг бол Америк, Хятад хоёр тэр шилэн барилгууд бас Хятад барьсан юм лээ. Тий. Юу Өмнөд Солонгосын нөгөө хоо гэсэн бариагүй юм лээ. Тий. Тэгэхээр Өмнөд Солонгос Монгол хоёр бол ерөөдөө ойролцсон юм лээ. Тий. Хөгшчүүдээ хүндэтдэг. Тэдний бүтээл биш. Улс орно. Аргагүй юм лээ.
Одоо та нар ээж эмээ өвтөгөө Улаанбаатарын гудамжаар явж хаад нэг имэж нөгөө тэгээд энэ топог би зөөж ялаа гэсэн одоо тийм жишээ байна уу? Тий. Гэсэн шүү дээ. Тий. Нөгөө мөөтөгөө явж хагаад энийг би одоо ингээд шилэл цонхоо гэж яасан гэж ярих байхгүй. Цонхоо нь хагалж ясан бич магадгүй. Чулуу шидэд. Тэр намайг уух чинь маш их цонхоо хагалдаг байлаа шүү дээ хүүхдүүд. Тий. Чулуугаар байлдаад нэг тийм дайсан болж хоорондоо нэг байлдах дуртай. Тэг нийлээд нэг юм хийж бүтээхгүй юм л болж болоо. Бид яална. Тэг ийм сая чи одоо тэгээд бахархлын өдрүүдээр бахархсан юм байхгүй. Тэгэл бахарх гэдэг. Монгол бахархал гэдэг. Яа гэлсэн чи бахархсан чинь гадны ямар бахархаж байгаа гэдэг. Тэг. Тэгмэл өвдөөдсөн тэр гэл ингээл. Өвөгийн төлөөнийг уучих гэж байгаа шиг. Тий. Тэгээд өвөө нэгсэн чинь нөгөө зураг, зурцсан зураг. Тийм учраас бид нар чинь тэр бахархлын өдөр бол хэцүү байсан. Яг бодит Монгол харагдсан тэр өдөр. Би яг яваар бахархах нь гэдэг харагдсан байхгүй. Зөв хүнээр л бахархаад байгаа. Хэдэн жил хамт байсан миний хэнч гэж байгаа шиг. Гэтэ явгаа тэрнийх юм байгаа үз. Муу ирэл одоо агаагаар бахархах бахт. Гадаадд очиж бид Чингисхайд ярих тоодгүй шүү дээ. Би одоо Герман, Казахстан, одоо Японд явж байхад Чингис бодлоо. Яа, Монгол Чингис энэ л удаа тэгдэг. Тэр би өнгөрөх юм аашийн. Тий. Бүр мэдээд байгаа байхгүй тэр чинь. Тэр Чингис шагаал удлаа. Бид нар жоохон уулч магадгүй, хүн зохиод авч магадгүй гэж айсан да. Яа Чингис гэдэг байхгүй юу. Тэгээд жоохон болтсыг нөрөө. Мэддэг шүү дээ. Бид нар л 100 хүний нийгмийг энэ ном гаргаад л дэлхийн агуу тийм удирдагчдын нийгмийг л бид нар л ном гаргаад байгаа шүү дээ. Бид нар гадаадынханд манай тэр манай ийм ундаг байсан гэж нөгөөдөл яриад нөгөөдөл нөгөө тийм үү гэж бидний ярьсныг бичиж авч ном болгоод ингээд байгаа шүү дээ. Их сурвалж мөр юу ч байхгүй шүү дээ. Тэ? Их сурвалж нь юу бас юуны их сурвалж. Тэр ийм байдлаар бид нар цааш ирж явахгүй. Хэнч мэдэхгүй. Би сая тэр Казахстанаар явсан. Тоххол яа Чингис. Энэ нэг Чингис гэдэг нөхрөөс Чингиз гэдэг нөхрөөс та нар тэрийг л яриад идэм байл шүү дээ. Олигтой ч юмтай байгаагүй гэлтгчлээ шүү дээ. Тэр Казахстанууд тэр эртнийхээ Көк Туркэнтрээс хойш Ляо улс янз бүрийн түүхүүдэд гаргаад ирэх юм бол бид нар бол ичгэл юм байл. Тэгээ ингээд бид нар ер нь одоо явсаар байгаад одоо бодит Монгол өнөөдөр бид нар ямар байдалд орчод одоо толгой дээр яагаад жагсаад байгаа юм бэ гэвэл ерөнхийдөө бид нар чадваргүй хүмүүсээ сонгоцсон биш шүү дээ. Тэ? Сонгосон чадваргүй. Сонгогдсон чадваргүй. Тэ? Тэгээ баахан чадваргүй нөхдөд. Тэ? Зэрэг нь одоо нүүрсэнд гар хүрээгүй хэдэн жил болж юм ч гэх шиг нэг сони юм байл. Тэ? Тамч хаана гэдэг хаана гэдэг ч гэх шиг. Хааны ч гэх шиг. Тийм. Тэр үед бид нар чинь ингэж бүтлгүүцлээ шүү дээ. Тэгээ 30 жилийн дараа 90 оноос хойш 30 жилийн дараа бүтлгүүцлээ. Яах вэ тэгэл хүн алдаж явна. Амьдралын хурдгцсан байна, мэхлэгдсэн байна. Хүн хуурдсан байна, мэхэлдгийм байна. Баян хүн гинэ шунал зогсдгүй юм байна. Өнгөтэй болохоор цугтгаад явчих юм байна. Бүгдийг мэдэж авлаа. Хүн гэдэг мухай юм байна. Тэ? Би бол тэг 10 дугаар ингээд лавга аргаас ч юм ээжийг орлогоор иддэг гэсэн. Хэлчихвэл. Тэ. Найс нартайгаа уулзахаараа сайхан болчихвол. Гэрт орно гэсэн. Унтахаар л орхосон тэргэл. Тэ залуун тэмлээдэг шиний унтдаг. Анархист, социалист. Өгчүүд бол амьдрал нь жоохон болцсон. Байшинтай болцсон, машинтай болцсон учраас жоохон консерватив хуучсаг байдаг. Өөрчлөлт шинжилт нь жоохон дургу. Машина унаад бас нэг жоохон тахмаар байна шүү дээ. Энэ сайхан байшинтай бас нэг тухтай баймаар байна шүү дээ. Тэгэхээр залуу юм байна. Юм байхаас л арга байхгүй. Шинэ тэгээд ирнэ. Шинжилнэ. Зөв. Би бол зөв л гэж бодож байна.
Яг тухайн нэг цаг үед үндсэн хууль, ёс суртахуун, хүний нийгмийн чухал ойлголтууд, тэгшэрх хэрэгчлөө, шударгаас гэдэг чухал ойлголтууд байна. Ёс суртахуун, ёс зүйн том асуудлууд байна. Нийгэм дотор боловсролын том асуудлууд байна. Ялангуяа боловсролын талаар янз бүрийн асуултууд зөвлөгөө авна гэвэл туртай өгнө. Тэ? Болж байна. Тэр рүү номыг нэмсэн. Тэгээ яг танаа нэгэнт одоо үүссэн байдал ийм ингээд үүссэн. Шинэ цаг үе ирж байна. За ерөнхийдөө улс төр байхгүй гэдгийг бид нар мэдчихлээ. Дандаа нэг бүлэглэлүүд байгаа юм байна. Тий хорондоо л одоо тэгэл стангонер яа нэг азаргалах гэдэг лөө тий чамаг чин гэдэг. Тэгээ 90 онд бол бид нар бүтээн байгуулалтаа нураачихсан. За 22 он бол нөгөө нурааснаа дахиж босгох, бүтээн босгох. Энэгээрээ ялгаатай. Нураа хамаарах бид нар бүгдийг сонино. Хамаарах. Бид нар бас юм нураахтаа айгүй авьяастай гэдэг байгаа шүү дээ. Хаста пижигдэл нураад гэж байгаа шүү дээ юм нурах болохоор. Галс. Demolition гэдэг шиг. Галс. Хүрээ нураацсан сууждаг. Амар хурдан. Энэ гадаадын компаниуд ажиллаж байгаа барилгын янз бүрийн компаниудад монголчуудаар нураалах юмудаа нураалгадаг. Амар хурд нураалгачдаг. Эвдлэл хэмтэл цохоод унгаагаал, хаглаал, хуглаал жуутчдаг. За одоо бүтээн босгоно. Их бүтээн босгол тэглэнэ. За тэгж чадах уу? 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хинч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номж байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа хүчж байгаа шүү. Хайр бол шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэл үсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Найрагч таавдаг болж байгаа бол тэгэл тийм болно шүү дээ. Зовж chargаж байхгүй. Энд чарахгүй гэж зовх. Шинжилгээ жаргал дугаарчдаг зов. Ер нь болж өгөл сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тархинд аягаар хэрэгтэй байхгүй. Тархи амардаг байхгүй. Муухай юм бодлоо тэр тархи амардаг шүү. Хороод байгаа хүмүүс эргэнэ ирэх хүмүүс хачаа хачин байж болно. Хамаагүй өөрөөс дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эргчлөө гэдэг чинь байж эхлээд байж тээ хүн урагшаага эргчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш монголчууд битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл байгаа шүү дээ бөмбөрдөг. Зан заншлаас хурдан салбарсан явчихгүй шүү. Орчин үед зан заншласнаа гэдэггүй. Яг зан заншил чинь нөгөө нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нөгөө нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон савд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресстэй гэсэн. Стресстэр тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нөгөө ном уншдаг учраас тархин өрөхөд өгчдөг. Яг хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад ирдэг. Тэ? Хөрхөн өндөр өгтөд бизнес сайшгүй. Асуудал. Боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монголын боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг шүү. За тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хөрлөд идэг л та. Тийм эрдэмтэн энэ төр гэдэг л та. Үгүй л дээ. Эрдэм дотор ч одоо нөгөө justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруу тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүрдээс ягаад зуртагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төршинтэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгэл одоо нөгөө тэнгэр дэвшний дээр байгаа шүү дээ. Тэр хэцүү. Тэгээд энэ нүүрс бид нар гадагшаа гаргаад байгаа чи яг л бидний хөгжлийг харуулж байгаа байхгүй юу? Аль ч улс оронд биш дээ. Улс орн биш дээ. Нүүрс авдаг байхгүй юу? Яг л эрчим хүч хэрэгтэй. Яг л эрчим хүчээр нөгөө нэг хямдхан үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гаргадаг байхгүй юу? Тэгэд экспортод явуулдаг байхгүй юу? Биднэрт тэгж эрчим хүч хэрэглэх үйлдвэрүүд байхгүй. Устгац.
эрчим хүчийг чинь хэрэгэлдэг байхгүй. Ленин хэлсэн. Орос орныг захилгаанжуулах юм бол коммунизм гэдэг чинь тэр байхгүй. Тэгэл өдөөгөр энэ аймагуудаар яваад сум энэ дэлхийн зочлууд модал хорхоод наа хүүтэн хөлчих шатсан шүү дээ. Гайтай юм шиг бас нэг жоохон люксус мөксөс өрөөрөө орчих. Нөгөөх нь талбай том. Бүр дараад ямтгаар өрөөж байгаа. Тэр нь болохоор жижиг учраас бас жоохон дулаах. Эсвэл өөрийнхөө биеийн дулаанд бас дулаацчихдаг. Хүнжил дотор гэдэг тахаар. Тэгэхээр бид нар тий. Тэр бүгдээрээ нэг даарсан хүмүүс хаач даарна. Тий. Одоо энэ гэр оролт бол одоо их л даарж байгаа. Тий. Тэр юм эрчим хүчийг бол заглагаан дулаан хоёрт хэрэгэлтэй. За ажилтнуудтай орнууд бол нүрсээ юуг гаргахгүй шүү дээ. За ингээд яг би ер нь бол цаашаа Монгол улсын асуудал гэдэг Facebook дээр нэг бичсэн 2 3 байгаа. Та нарт ороод нэг уншиж ханаас. Ерөнхийдөө бидний энэ бол зөвхөн мөнгөний улгаа биш ээ. Энэ чинь амьдралын улгаа байхгүй. Монгол хүний амьдралыг улгаалчлаа шүү дээ. Амьдрах амьдралыг бас найтайхан амьдарч байгаа байсан тэр амьдралыг нь улгаалцсан биш шүү дээ. Тэр мөнгнүүд нь орж ирээд тэр том бүтээн босголтууд болоо засмал зам одоо юу гэдгийг Улаанбаатар хотын төвжирэл мөржил за тэгэл одоо том барилгууд барьд юм уу яа тэгээ нийгэм за тэгэл цэцэрлэг сургууль одоо юу гэдгийг тий тэр бүгдийг чинь олон орн бариад л хүүхдүүдийн дотор байр одоо юу гэдгийг тэрийг олон орн бариад сумууд чинь бас нэг юутай хөгжөөд л аймагуд бас нэг яахгүй тэгэл одоо тэгэл яваал очлоо нэг аймгийн төвд нэг зогч тоглоулаа яах шүү дээ. Таны Кристин сүм байгаа. Тий. Тэгээ яг нэг мобиком ямар үнэтэй юу вэ тэднийх нэг юмнууд бага аптек. Тэгээ бага хоолны газрууд. Тий. Яас ч хоол гэдэж бардгүй. Тэгэл болчдөг шүү дээ. Тэгэл худлын мэдгэдэггүй нэг баахан дээд сургууль мөр бас тэнцэнэ барьсан байгаамаа. Одоо юу ч сурдаг юм. Тэр багш нар нь юу ч заадаг юм гэдэггүй. Ямар ч мэрэгжлийн хяналт байхгүй. Тэгэхээр амьдралаа хулгайлуулчлаа. Одоо энэ хулгайлуулсан амьдралаа одоо эргэж явуулна. Энийг одоо нэхнэ. Атайхан сайхан та нар төвөг болвол эмнэлэг хөгцсөн болвол миний тэр хүүхдүүд тэр ээж аваад өнөөдөр амьд байх байсан. Би эрүүл байх байсан. Би одоо тэр хүүтэнд энэ одоо төгжрэлд стресстэж даарч хурж эрүүл мэндээ би бас алдсан. Хэрвээ тэр мөнгө төгрөгөөр тийм босгочихсон тэр улсын төсөвт улсын одоо юунд заагдсан байсан тэр байгууламжуудыг барьцсан байсан бол ийм болохгүй байсан. Одоо ч гэсэн тэгэл одоо их нялхсын төвд өчнөөнөр одоо орч шүү дээ. Тэгэхэд одоо 5 10 их нялхсын төв одоо барих байлаа шүү дээ. Тэ. Тэгэхээр ийм одоо муу мухай одоо байж болох уу? Тэ. За хоёр дахь бидний том асуудал бол одоо үндсэн хуулийн асуудал байгаа. Тэг үндсэн хууль бол бид нарт зориулсан байх ёстой. Бидний энэ аж амьдралд. Тэгээс үндсэн хууль гэдэг бол одоо тийм үү. Зөвхөн нэг ингэж тэгчих юм аа, ингэчих юм аа. Тэгээд мал одоо төрийн мэдл зэдэлч гэдэг юм уу, юу гэдгийг хамгаалтанч гэдэг юм уу. Тэгээд болчдөг юм биш. Үндсэн хууль гэдэг чинь бидний амьдралын зохицуулсан биднэрт харьцаанд зөв харьцаа үүсгэх гэсэн тунхаг гэж байх хэрэгтэй. Энийг одоо хязгаарч хуульчгүй хийж болохгүй. Тэр чи мэдгэж хүн тэр тухайн үедээ хийгээд баахан шагнал авцсан. Тэгээд тэр бол болохгүй. Ийм технократ, автократ хүмүүс үндсэн хууль хийж болтгоо байхгүй. Эрүүгүй хөлөө хийж болно. А үндсэн хууль, конституц энийг ч бол одоо философч хүмүүс хийдэг байхгүй. Ёс суртахуун, ёс зүйн тунхаг гэж байгаа байхгүй. Хууль гэж ойлгоод байгаа байхгүй. Конститушн байхгүй. Би одоо аль номон дээр ч байна да. Би одоо энэ өмнө бас бичижсэн янз бүрийн институт одоо дахиж одоо сэргээхээс нэг хэсэг биш нэг жоо улс төр рүү жоохон хандаад улс төрийн номнууд нь нэлээд бичиж хагаад тэгээд хэрэглэхгүй болохоор нь тэгээд философийн ажлыг явуучихсан. Тэгээд нэг жоо улс төрийн сэдвүүд рүү ордог юм уу. За намын гишүүний асуудлыг бид нар ярихгүй өрөөсөө болохгүй. Намд ороод одоо амьдралын сайжраал намын амьдралаар яваад өчтдөг. Энэ намд л оролцсон нөгөө намын гишүүн зодсон байхад тэгэл болчдөг. Тэр бол өөрөөсөө байж л байхгүй. Нам гэдэг чинь нийгмийг төлөөлсөн, нийгэм зориулсан байгууллага болохоос биш. Тодорхой хүмүүсийг хамгаалаад тэдний төлөө үхээс уцахгүй хүмүүсийн одоо нэгдэл биш байхгүй. Намын гишүүн гэдэг чинь намынхаа даргын төлөө би үхээс уцахгүй гэсэн ойлголт биш байхгүй.
Намын гишүүн гэсэн асуудлыг бид нар маш их сайн ярих хэрэгтэй. Энийг ер нь жоохон юу болох, суллах, хөнгөлөх хэрэгтэй. Одоо ямар ч байсан намтайгаа явж байгаа өхөн нэтэр гэсэн тийм нэг балан юмнууд явж шүү дээ. Тий. Нам чи одоо юу юм сүм хийд юм уу? Шашны байгуулга юм уу? Тий. Одоо мухарсгийн байгуулга юм уу? Тий. Намдаа тэр гэсэн. Намын матлах тэр гээл. Манай намын дараач гэж байгаа шиг. За ингээд одоо бид нар цаашаа яах вэ гэвэл ер нь яг одоо хүндрэлтний төвхөнд хаач явдаг л байсан. Хятад, Шинтгэгч, Грекч, Европч, Перс, Арабч байсан. Ерөнхийдөө төрийн одоо бидэрт утоп хэрэгтэй. Тий, утоп. Одоо байхгүй. Гэхдээ тийм болгоно. Одоо тийм биш. Гэхдээ тийм болгоно гэсэн ийм утоп. Монгол улсыг ийм болгоно. Нийгмээ ийм болгоно. Нийгэмд ийм шинжилт хийн. Тий, энэ болохгүй юмуд биш. Ард түмэн хийн. Ичил таараа. Цахан байгуулалтанд орно. Одоо ерөнхийдөө нэг тийм хуучны нэг нам бараадаа тийм үү жагсаал магсаалд оролцчих юм бол урд дор нь орилоод хэд хашгираад гүчих юм бол их хурд орчтой юм байна гэдэг одоо тиймэрхүү хөнгөн шинхэн юмнуудаас гин тамаагүй ойлголт үйлдэлүүд бол одоо бидэрт ямар ч хэрэггүй тий утгагүй тий зарим одоо жагсаалын урд гүдэг байсан нөхдүүд маань одоо зарим нь одоо тэтгэврт энэ гарч байгаа шиг байна шүү дээ. Тий. Одоо тэгээ утоп дотор бол яах вэ? Тэгээ бид нар энэ хоол унд, хувцас хонор, нийгэмд энэ хэрэгтэй байгаа энэ өмч, эзэмшил, амьдралын наад захын хэрэгцээнүүд энийг зохицуулах ажил гарна. Тий. Юуг өмчих юм? Ер нь өмч бол хязгаарч байж болохгүй. Хинч одоо хэнийгч юугч өмчлөх бол утгагүй. Хувийн өмч гэж бол ямар ч утгагүй. За газрыг өмчлөнө гэдэг бол ямар ч утгагүй, хаач байхгүй. Юм итгэн наслах, богиолхон насандаа дэлхийн бөмбөрцгийн гадаргуухад хэдэн километр квадрат талбайг өмчлөх гэж хаашаа харсан юм бэ? Дэлхийн ертөнцийн газар нутаг болохоос биш. Хэдэн онгороо хөөрөө хурлын гишүүн байсан, ерөнхий сайд байсан, ерөнхийлөгч байсан хүмүүсийн хувийн өмч маань гэж юу байдیں۔ Өөртөө солиорох хэрэгтэй. Яг нэг тодорхой хугацаанд хатайхан эзэмшээд явж болно. Гэхдээ нэг эвдээд зүтгээд авахгүй шиг, хөөрөөд ангираад авахгүй шиг, гайхуулаад авахгүй шиг, нэг хашаалаад авахгүй шиг. Одоо тэгээ нохоо мохоо тавьдаг л байлгүй. Өдөрөлн зогчих гадал. Тэгээ тэр дотор одоо юугаач хийдیں۔ Цуглуулсан идэв маа аваалчаа дээр нь сууж идэв юм уу? Мэдхгүй. Энэ нэг одоо богдуулын нэгээр баахан хашаа барьцсан дотор нугчихсан янз бүрийн нөхдүүд одоо юу хийж тэр дотроос сууж идэв мэдэхгүй. Өдрийг яаж өнгөрөөдгийг мэдэхгүй. Бүү мэд. Тэгээд тэр нэг баахан авсан мөнгө байгаа шүү. Гэхдээ тэргээр одоо юу хийдэг юм бол? Яаж үрдэг юм бол? Одоо би бодсон над одоо нэг сая доллар нэг за сая нэг 500 мянган доллар гэж бид тэр гэдгээд яаж үрэх юм бэ? Юунд үрэх юм? Мэдэхгүй. Би надад ч буцаад ав гэж хэлнэ. Гай. Зүгээр. Би завгүй наадахыг чинь үрэх гээ явж байгаа. Ажил хийхгүй шүү дээ. Тэ гай байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс чинь тэр нөгөө мөнгөөр юм авах гай. Тэгэл одоо баахан одоо Amazon дотор л байж идэх бах та. Эсвэл хятадын нөгөө Baidu энэ дотор л байж идэх бах. Захиалаад сууж идэх бах. Хэцүү болоо. За тэгээ сонгуулийн хууль мөл энэ тэгшэрхийн асуудлуудыг нэлээд сайн ярихгүй болохгүй. Бид нар одоо сонгуулийг яаж хийдэг бэлээ тэр утгагүй 40 битамтаа өгдөг юм уу? Моцикл өгдөг ч гэх шиг. За зарим нэг аяга өөрийнхөө зурагтаа аяга маягч өгөөд ах шиг. Зарим нь өөрийнхөө зурагтаа цаг магч өгсөн баг шиг. Нүүрнийх нь нэргээр ингээд заагаачих шиг 90 болохоо 6 цаг дух 12 цаг гэх юм одоо юу гэх юм. Баха өөрийнхөө царайтай цагнууд өгсөн. Цаадахын чинь дух. За 12 цаг. 90 нь олцсон уу? Орой 6 цаг. Нэг аяга маяган дээр ч байх шиг. Тэр чинь юу уучхаа дараа бөөлж мөр. Зургийг хараад бол би биш бөөлчих юм билээ. Тий. Ийм гачин юмнуудыг одоо бойлох хэрэгтэй. Энэ хачин нэг дээдс мэдс элит мэлит гэсэн нэг балан юмнууд
Энэ туушин гэдэг дана буудалд орж ирсэн үү? Тий. Тэрэнд би нэг юу та нэг өргөдөөд энэ чөлөө хаамчлах доор харсан чинь дээдсийн тахимч энэ гэж. Энд хин ордын. Дээдсүүд нь ордын билүү? Дээдсүүд нэг хаа байгаа. Богдуулын нэг болонд байж байгаа юм уу? За тэгээд цаашаа энэ хөдөлмөр гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй. Бидний цаашид бол энэ хөдөлмөрийн асуудлыг ярих хэрэгтэй. Юу хөдөлмөр гэх юм? Юу хөдөлмөр гэх юм? Хүүхэд харах хөдөлмөр мөн үү? Энэ надад аюул чухал. За эсвэл одоо янз бүрийн нэг ажилт байгаа шүү дээ. Төслийн менежер энэ гэсэн. Энэ одоо хөдөлмөр мөн үү? Тий. Гадаадын байгууллагад ажиллаж байгаа зөндөө олон хүмүүс шүү дээ. Энэ Монголын нийгэмтэй хамаатай хүмүүс үү? Тий, тэдний цалин, доторын асуудал. Тий. Хөдөлмөр гэдэг бид нар дахиж ярихгүй зүс болохгүй. Ширээ сандал хийж байгаа тэр хөдөлмөрийг одоо яаж үнэлэх вэ? Тий. Хөдөлмөрийг одоо үнэлэх, 8 цагийн ажлыг үнэлэх. Одоо тэгэл Маркс л ярьж шүү дээ. Тий. Нийгмээ одоо яаж өөрчлөх вэ? Нийгэм ямар хүмүүсээс бүрдэх вэ? Нийгмийн иргэдийн хүмүүсийн давхарга, тэдний үүрэг, хариуцлага, тэр зоосон тэр нийгмийн бүтцтэй бидэрт хэрэгтэй болчихсон. Хөдөлмөрийн анги, малчин анги, мэргэжил юуны анги, давхарга тэр бүгд бидэрт одоо төрийн албан хаагч юу гэж ойлгох юм? Хувийн компани ажилтан юу гэж ойлгох юм? Хувийн компани хүнийг алтан гац одон төрийн сорилгоор шагнаж болохгүй шүү дээ. Тэр чинь компани асуудал шүү дээ. Тэр компани профитийн төлөө ажиллаж байгаа хүнийг бид нар энд авчирчихсан гавьт маяг болгоцсон алтан гац зүүцсэн байж болохгүй шүү дээ. Тэр чинь төрийн албан хаагчтай зориулсан байхгүй. Төр цаа ажилласан гэдэг. Тэр компани бол компанийхаа алтан гацаар шагнадаг юм аа гэж. Тэ. Эсвэл тэр 2 өрөөгөөр юм 3 өрөөгөөр шагнадаг юм аа гэж. Тэр хувийн компани ажиллаж шүү дээ. За тэгээ ингээд яриад ирэхээр энэ компаниудыг юу гэж ойлгох юм? Одоо энэ MCS, энэ одоо Номин, энэ Петровис, төгшөө одоо юу вэ? За баахан алтны компаниуд байна. За тэгэл баахан одоо уул уурхай янз бүрийн компаниуд байна. Эднийг одоо юу гэж ойлгох юм? Компани гэдгийг юу гэж ойлгох юм? Тэгээд эдгээр чи яваад очиход дандаа гэр бүлийн хүмүүс ээж шүү дээ. Аав ээж, ах дүү, эгч дүүс. Тэ. Компани одоо эзэмшигчд. Тэ. Тэр чинь нөгөө бидний нөгөө олон улсын ойлголтоор financial юуны системийн ойлголтоор эдгээр чинь гэр бүлийн компаниуд л гэж тэмдэглэж шүү дээ. Тэр энэ одоо том нэрлээд байгаа энэ гэр бүлийн компаниудыг задлах хувьцаат компаниуд болох. Одоо аваа нөхөр хоёр одоо болох хэрэгтэй. Дэвтгэр таа. Эсвэл одоо өдөртөө зөвлөлтөнд суудаг юм яадаг юм. Эсвэл одоо янз бүрийн сан ман байгуулад Монголын ард түмэн энэ үр хөвгүүдэд стипенд өгдөг юм яадаг юм. Би одоо тохоо үед тэр намын хоёртай улс төрийг янз бүрийн явж байхдаа та нэг сан байгуулчаал гэж хэлсэн шүү дээ. Тэгээ эзэж байгуулаагүй шүү дээ. Мага өвгөө явахд оруулах гал сан байгуулад Монголын ард түмэн энэ хөвгүүдэд стипенд өгөөд яваач та. Энэ очир бат энэ баг банд энэ баяр одоо хэн байдгийг энэ одоо ерөнхийлөгч ерөнхий сайд хүмүүс яагаад ард түмний үр хөвгүүдэд зориулсан сангууд байгуулахгүй байгаа. Фаундейшнууд одоо надад ч гэсэн фаундейшн хэрэгтэй шүү дээ. Лекц унших, сургалт явуулахад. Би одоо Германд байсан бол Америкт байсан бол фаундейшнаас мөнгө аваад лекц уншаал явчих шүү дээ. Тэгээд фаундейшнаас мөнгө аваасан хүмүүс надад ирж диплом хамгаалаад тэгээд баунс систем тийм л байдаг шүү дээ. Тэгж би ямар фаундейшн байхгүй гацсан гэл өөрөө зүтгэд идэг. Оюуны хүмүүсийн чинь фаундейшнууд авч явдаг шүү дээ. Тийм. Одоо би мөнгөтэй байсан бол Молор Эрдэнэ фаундейшн гэж байгуулмаар л байна. Та дааж боломжгүй. Хэдэн оюутнуудад стипенд өгөх, өөрийнхөө хажууд хэдэн хүмүүсийг докторийн зэрэгт хамгаалуулж, өөрийнхөө хажууд хэдэн хүмүүсийг магистр хамгаалуулмаар шүү дээ. Стипенд авал над дээр үрдэх хэрэгтэй байхгүй фаундейшнаас. За би Молор Эрдэнэ дээр яах гэсэн юм аа? Доктор хамгаалах гэсэн юм аа? Магистр хамгаалах гэсэн юм аа? Тэгэл 3 жилийн стипендтэй над дээр үрдэх хэрэгтэй байхгүй. Надаас сэдв авал ажилладаг шүү дээ. Бид барууны орнууд дандаа л хийж байгаа шүү дээ та нар.
Тэг. Эсвэл даваад тэгэл нэг профессор яаж үгүй юм. Тэр нэг сургууль дээр удчихж байгаа шүү дээ. Гэхдээ Монголын авахгүй байгаа. Тэгээ энэ одоо бидний нийгмийн доторх энэ хүмүүсийг оюуны хөдөлмөр биеийн хөдөлмөр яах вэ? Тэрийг бол үнэлж болно. Оюуны хөдөлмөрийг бид нар одоо үнэлдэг болох хэрэгтэй. Хамгийн хэцүү hard problems гэж байгаа шүү дээ. Байгалийн шинжилгээ тухайн физик, математик одоо юу гэдгийг тэд нар ч бол soft problems байхгүй юу? Яг хүнтэй харьцдаг. Би чинь hard problems гэдэг. Дандаа хүнтэй харьцдаг. Тий. Хөөхийн завдаг болчих гээд идэг. Тэр олон интергэл гэдэг. Боллоо интергэл. Та хайцглаад байна интергэл. Өөрөөр тэгэл явж байгаа тэгэд буцаад ирдэг л тий. Тэгээд энэ одоо манад энэ маш их соёлтой нуугдмал боолчлол явагдаад байгаа байхгүй. Тий. Шууд ингээд хэлэхэд аяг хэцүү. Гэхдээ яг тэр хүмүүсийг, тэр залуучуудыг, тэр оюутнуудад тэднийг ажилуулж байгаа, цалинжуулж байгаа тэр хэлбэр нь яг боолчлолтой адилхан байхгүй. Айлгсан сүрдүүлсэн. Мөнгө нөхгүй гэж болно. Туршлын 3 сар чинь дуусчлаа гэж байгаа шүү дээ. 3 сар хөтлөн ажиллуулчаад. Тэг энэ бол зүгээр л боолчлол байхгүй. Тэг энэний одоо асуудлууд хөдөлмөрийн хууль энийг одоо заах практик гэдгийг юу гэж ойлгох юм? Туршилтын хугацаа гэдгийг юу гэж ойлгох юм? Ажлаас гар гэдэг нөгөө хамаатангуудын гэр бүлийн компанид байж байгаа л ажлаас гарах ч одоо амархан байгаа шүү дээ. Хөлөө гарлаа. Тэгээ тэрийг одоо ажил үйлдлийн юу гэж байх хэрэгтэй шүү дээ. Тэтгэр гэж байх хэрэгтэй шүү дээ. 6 сарын дараагийнхын ажилд ортол 6 сар өмнөх ажиллаж байсан газараасаа 70-80% юу авах, цалин авах. Дараагийн ажилд ортлоо. Энэ бол маш том хөвл шүү. Энэ бол манайд хэрэгжих хэрэгтэй. Германд байж байгаа да. Тийм л байсан шүү дээ. Тэг ажлаас гарсан тэр хүмүүс бол 6 сар намайг яатал энэ яах. Ингэж дураараа болохгүй. Хүн гэдэг чинь амьдралтай, өр хөвгттэй ардталтай. Тэр учраас тэдрийг тижээх хэрэгтэй. Тэс одоо ажлаас гарлаа гэх тэр гэр бүл бүрэн басан баларч болохгүй шүү дээ. Тэр хөсөв. Би илээ тааш монголчуудын хар хайрцагны бодлого нэг ном бичижсэн. Тэрэн дээрээ бидний хар хайрцагны амин сүнсэнд юу байв гэхээр хар хайрцаг маань одоо black box гэсэн нэг тийм онол явуулдаг шүү дээ. Тэгэхээр black box гэдэг маань Монголын бидний хар хайрцаг юу байх вэ гэвэл юм орлоо гарлаа тийм үү гарахад хохирол үүсчихсэн байх гэж болохгүй гэсэн онол байхгүй. Өөрөлд талбай дээр өөрчлөлт боллоо, 90 он жагсаал боллоо, янз бүрийн өөрчлөлт юу гэдгийг хөвчл боллоо, янз бүрийн боллоо, янз бүрийн үйл явдал төр хийлээ. Арга хэмжээ авлаа. Тэндээс эргэн хүн хохироод гарч болохгүйгээр хийх хэрэгтэй байхгүй. Хөвчлөгд чинь гутлын үйлдвэрийг хөвчлээ. Одоо тэр гутлын үйлдвэрийн ажилчид дараа нь ажилгүй болохгүй үз. Тэрийг чи баталгааж бол. Хөө хохирчлахгүй шүү. Чиний хийж байгаа бүх үйл явдлын үр дүнд хүн хохирчлахгүй шүү. Тэргээр л их хэвээр. Чи яг л янз бүрийн үйлдвэрээ байгуулад ашиг орлогоо одоо яадгийг тэгээд явж болно. Гол нь хүн хохирчлахгүй шүү. Тэр манай бүх үйл явдлууд дандаа хүн хохирохоор байгаа байхгүй. Цаана дандаа хүн хохироод байгаа байхгүй. Зүгээр явган хүний зам барьсан ч гэдэг. Галтарч унтахаар янз бүрийн шам мөрөгчхөр юм ийцсэн байхгүй. Эсвэл одоо тэгээд явган хүний зам руу түрээл машин барьдаг шүү дээ. Тэ? Одоо энэ юуны тэнд хүүхдийн урлангийн урталд нэг өндөр байшингууд барь. Нэг явган хүний зам байхгүй. Дугуйн замаар л хатдаг шүү дээ. Тэ? Одоо бид нар дугуйн замаар алхдаг болчиход байна шүү дээ. Тэ? Тэгээд дандаа цаана нь ямар нэгэн үйл ажиллагааны цаана дандаа хүн хөрчдөг. За төрийн удирдлагад ажиллаж байгаа ямар ч хүнд 76 гишүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд, дамын зандар одоо юу гэдгийг дээгүүр ажиллаж байгаа тэр хүмүүст хувийн өмч байж болохгүй. Энийг өөрөө хатуу заах хэрэгтэй. Хувийн өмчөөр төлөвлөгөө яваа. Наад өмчөө хаасуулах шийдэл компани аваад гэж яв. Тэр бизнесээ. Энд төр ус ард түмний асуудал ярих гэж байна. Шилэгэл яваа шүү дээ. Юугаар энэ суугаад байгаа юм бэ? Тий? Тэр өмчийн асуудлыг чи одоо шийд. Яв.
За тэгээд манай төрийн бүх одоо үйл ажиллагаа, бүх төлөвлөгөө, бүх нийгмийн асуудлууд дотор юуг бид нар чухалчлах вэ гэхээр өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цагийг бид нар заавал гаргах хэрэгтэй улсаас. Тэрийг бол хөлбөрийн хуулинд хөлбөрийн гэрээнд дандаа заах хэрэгтэй. Ажилтан, мэрэгчлэн хинч бай өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан цаг, цалин. Тэр бол заавал авах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж ямар ч боломжгүй шүү дээ. Тэ орой та нар одоо энэ янз бүрийн төгжрөл мөчрөл. Тэгээ энэ төгжрөлийн асуудлыг аюул хурдан шийдчихэн л дээ. Тэгээ тэр бол. Тэгээд энэ чинь цаашаа цаанаас тэрнэр шийдэхгүй байгаа юм даа. Тэр одоо тэгэл бидээс гаднаас л машин оруулж ирээд байгаа шүү дээ. Тэр нэг Очирбат гэж нэг балаа нөхөр нэгэн 90-аад оны үед энэ төв замаар явж байгаа машинуудыг харсан чинь Монголоос өгчөж тэгээд байгаа байхгүй. Тэр бидний үйлдвэрлэсэн машин биш шүү дээ. Тий бидний оюуны бүтээл биш шүү дээ. Зүгээр гаднаас оруулаад ирсэн юм байна шүү дээ. Контейнер хөлөөр нь оруулж ирсэн ч гэх шиг сони яриад чимэр мал оруулж ирсэн гэж шүү дээ. Дуугаар нь оруулж ирсэн гэнэстэй. Жип оруулж ирсэн. Хөлөөр нь оруулж ирсэн гэдэг. Чи дуугаар нь оруулж ирсэн гэж яриач. Наас чи хөл байхгүй шүү дээ тий. Малт шиг адилхан. За ингээл янз бүрийн энэ улс төрийн асуудлуудад яах ёстой, юуг одоо дайн дажин гэж ойлгохгүй, юуг одоо энэ террорист алан хадлах гэж нэрлэх. Одоо терроризм гэдэг чинь алан хадлах гэсэн орчуулга биш шүү дээ. Терроризм гэдэг чинь ерөөдөө сахилах гутгал гэсэн үг явж байгаа шүү дээ. Тэг хүүхэд ч гэсэн террорист байдаг шүү дээ. Тий. Амар сахилах гутдаг шүү дээ. Ээж аврыгаа террордож өгдөг шүү дээ. Тэгээс алан хадлах гэж орчуулсан. Тэгээ сая тэр арабын ертөнцийг хараа үзтээ. Тэд нар дотор алан хядлагч байв уу? Зүгээр л арт юм биш шүү дээ. Тэр Мароккогийн хөлөөгчийн тэр ээжтэйгээ тэрвэрлдээд л гоё биш шүү дээ. Тэр Герман, Польш, Европын орнуудын хөлөөгчид ээж аав нь байхгүй л шүү дээ. Ээж мужиг тоодгүй шүү дээ. Тэр энэ бид нар энэ инх тайван гэдгийг бид нар одоо юу гэж ойлгох юм? Юу инх тайван гэх юм? Тэр одоо нэг инх хамлан хаан гэдэг манжин хаан биш шүү дээ. Тэр чинь инх тайван гэсэн үг юм билээ шүү дээ. Дайн дажингүй байх гэсэн үг. Уран юм билээ. Өөрийнх нь нэр биш. Уран юм билээ. Ер нь манжин буюу энэ хятадын хаадууд чинь гарч ирэхдээ дандаа ураатай гарч ирдэг. Би ийм төрийг бүтээн босгоно гэсэн. Тэгэхээр миний үед хизээш дайн болохгүй гэсэн тийм нэртэй байлээ шүү дээ. Пис гэсэн нэртэй. Тэр бид нар инх хамлан гээд жоохон шашны чиглэл рүү явуулаад байгаа юм байна. Тэгээд үнээр ч тэр пис гэсэн хааны үед ерөөсөө дайныг бол өстой яаж игээл холдуулдаг гэсэн гэж байгаа юм. Тэр үуч амар биш шүү дээ. Нөгөө нүүдэлч чинь тийм нөгөө дорны зам руу дайрн холгой зэлгийн гэх мэтлэнгийн бид нар маш их юмнууд одоо тэгээд шинэ нийгэмд тэгэл одоо бүгдээрээ ярьж байгаа л хэлсэн. Ардын хурал байгуулна, ардын засаг одоо юу гэдгийг бүгдээрээ л одоо тэгэл одоо ажиллана. Өөр арга байхгүй. Ямар нэгэн байдлаар тэгэл үгээ хэлэх хэрэгтэй, ямар нэгэн байдлаар оролцох хэрэгтэй. Бидний л орон юм чинь, бидний л их орон. Тэ? Тэгээ түрүүний хэлдгээр улс төр хөрөнгө хоёрыг одоо Монгол улсад салах хэрэгтэй. Улс төр ярих юм бол хөрөнгө ярихгүй. Хөрөнгөнөөс хол. Хөрөнгө ярих юм бол улс төрөөс хол шүү. Тий. Тэгээ яг л одоо Путин шүү. Олигархууд бизнесээ явж гин. Улс төрд уучлаарай. Одоо ятч гэсэн тэр чангама химлээ, чаама гэдэг нөхөр өгдөг шүү дээ. Тэр чинь улс төр рүү орох гэсэн. Өөг чи явж бизнесээ. Тэр бол одоо улс төр хөрөнгө хоёрыг Монгол улсад одоо шинэ үндсэн хууль, шинэ одоо дүрмэндээ энийг одоо заана. Тэг хийх ажил их байна. Яг тэгэл одоо хийн шүү дээ. Хүлээд яах вэ? Олон шив шиг. Тэгээ яг ер нь бол сүүлийн 30 жил бид нар нэг орчин үеийн болж чадсангүй л дээ. Дандаа нэг уламжлал ярьсан. Нэг бөө Монгол ёс ярьсан. Нэг тийм нэг дандаа л ёс уламжлал зандан шил. Монгол ёс, Монгол алдсан гэтэр гэдэл. Монгол алдсан гэдэг чинь одоо англиар lost Монгол гэх юм одоо юу гэдэг. Тэгээ нэг тийм нэг модерн орчин үеийн болж чадсангүй. Оросоор ч одоо современный энэ төр жил нэг модерн болж чадсан. Модернизирум гэдэг шүү дээ. Реформ гэдэг шүү дээ. Тэр ерөөсө болсонгүй. 30 жил. Бүр л ерөөсө ингээл хаалал тэгэл нэг л тийм нэг сонь хүмүүс ингээ хараад ирдэг тэгэл гаж байгаа юм ярил.
лам амьдралын юу заахаа ачих шиг. Тэр сүмийдээ л ажлыг, шашныхаа л ажлыг хийх хэрэгтэй. Хүний нийгэмд ямар ч хамаагүй хүмүүс тэр. Хүний нийгэм чинь шашнаас өөр шүү дээ. Тий. Хүний нийгэм чинь зохон шүү дээ. Тэрс хамаг амтны төсөмөл биш шүү дээ. Тэр сүмдэл хэрэг ярина үз. Тий. Ямар ч хамаагүй шүү дээ. Тэгээ нэг л орчин үеийн болж чадсан. Одоо яаж орчин үеийн болох юм? Би одоо Монголд орчин үеийн өгүүлэгднийг 10 жилийн өмнө ном бичижсэн. Нэг л орчин үе болж чадсангүй бид нар. Нэг л тийм хуучинсаг. Нэг л өвгдөө зөвөө юм ээ. Төвхгүй бол юу ч гэх шиг гаж юмэр л. Тий, төвхийн сургамж юу ч гэдэг. Өнгөрсөн л үгээ буушагаах юм бол өнгөрсөн чам руу их буушагаан ч гэх шиг гаж юмэр л. Клинч тэгэл ч гэсэн. Өнгөрснийг ардаа өрөх хэрэгтэй шүү дээ. Бай. Таамж гэсэн хувийнхаа амьдралд эрэгтэй хэрэггүй хүмүүс, эрэгтэй хэрэггүй янз бүрийн болсон бол замж ярих, гомдож ярих хэрэггүй шүү дээ. Бай. Тэгэл болоо шүү дээ. Тэгэд энэ улс төрийн манай энэ улс төрийн намууд энэ улс төрчдийг бүгдийг харахад нэг л тийм феодал. Нэг л тийм феодалсан. Гал хөөр гаргаж ирж ингээд тэргээл хөө тэргээл. Тэгэл мэл хүмүүс. Гэж зураг оршин бичгтэй юм чинь нейтралны байх хэрэгтэй шүү дээ. Ажил хэрэгч байх хэрэгтэй шүү дээ. Та нэгтэй гişүүд нь одоо яах гэж байгаа. Тайзан дээр гарч ирж уртын дуудуулах гэж байгаа юм уу? Тэгсгэрсгэр дэлмэлт юмсан баг шиг. Гэж ажил хөдөлмөр улс төр гэдэг чинь тэ зүгээр нэг найраа биш, хошин шог биш. Зугаацангээ биш. Тий, улс төр гэдэг чинь хатуу оо стрессний хариуцлагатай хүнд ажил байхгүй. Тэс одоо нэгнийхээ хажууд очиж суучаад ингэдэг юм шиг байхгүй юу? Тий. Ингээл бид нар энэ төр гэдэг яах гэдэг. Нэг муугаарсан хүмүүс авах хэрэгтэй байхгүй юу? Тий. Нэг шүмжилсэн хүмүүс авах хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл нэг л ажилласан хүмүүс. Нэг л феодал юм байна. Тэгээ одоо намууд ерөнхийдөө тэгэл нэг тийм феодлуудын л бүлэглэл болчлоо л доо. Гэсэн нэг хар шар феодлууд гэдэг чинь нэг л феодалдсан юм болчлоо л доо. Би бас дээр үед бас нэг 10-аад он ба нэг 9-аад оны үед нэг жоохон блог ажиллуулж биччихсэн юм аа. Тэгээ ерөнхийдөө бас энэ феодлын тухай ярьжлаасан л да. Ямар их феодалдж байна. Тэгж явсаар байгаад идэрч одоо бүр хэтэрлээ л дээ. Тэгээ ерөнхийдөө тэгэл дээр энэ хүмүүс бол бүгдийг феодлууд л гэж нэрлэх хэрэгтэй. Элитүүд биш шүү. Нийгмийн элитүүд. Феодлууд шүү. Тэр үндсэн хууль маань ерөнхийдөө хоцрогдчих. Тийм. Өнөөгийн бидний 21 дугаар зууны орчин үеийн цаг үеийн нөхцөл байдлаас ерөнхийдөө хоцрогдчих. Тийм. Яг үндсэн хуулийг жоохон байж байгаа л нэг эргэж хардсан шүү дээ. Тийм. Нэг жижигхэн юм дээр ингээд хэвлэгдчихсэн. Тэгэл ингээд хараал, уншаал, үйлдвэрүүдийг хараал, зүйл ангиудыг хараал байж хахад айгүй их юмнуудыг засаж янзлах, бичих, нэмэх, хасах юм зөндөө байдаг шүү дээ. Тийм. Надад бол ерөөсөө тэр өгүүлбэр, тэр бичснүүдийн цаа тэр юмнууд бол ороод гараад ирдэг шүү дээ. Тэгээ би Японы үндсэн хуулийг уншиж байсан. Хятадынхыг тэр тэрг уншсан, Оросынхыг уншсан, за Германыхыг бол бүр эртнээс мэднэ. Тийм. За Францыг бас уншиж байсан. Тийм. Швейцарийнхыг бас уншиж байсан. Тийм. Яг бол тэд нар чинь нэг юунууд биш шүү дээ. Швейцар гэсэн хүн байхгүй шүү дээ. Франц гэсэн хүн байхгүй шүү дээ. Одоо та нар сая дэлхийн аваргаар харж байгаа үстэй. Чи Африкийн хоёр баг л тоглоод шүү дээ. Марокко, Франц хоёр ихэд. Тий. Я Франц гэсэн хүн байхгүй. Амцуулнда тэргээ бас заацсан байдаг байхгүй. Францын үндсэн хууль үнэн эрхчлөө шударгаас тэгшэрхийг хүлээмжшөөрсөн. Тийм хүмүүс Францын нутаг дээр төрсэн буюу төрөөгөө ажилласан амьдарсан ийм хүмүүсийг одоо Францын nation Франц үндэстэн гэж хэлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Франц гарал үүсэлтэй байхгүй шүү дээ. Оросоос бас ялгаагүй. Энэ нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа тийм хүмүүс. Тэгэхээр Монголын үндсэн хууль бас л тийм л байна. Монгол гэж өөрийгөө тооцсон энд төрсэн төрөөгөө бидний үндсэн хуулинд захирагдаж энд ажиллаж хөдөлмөрлөх гэсэн
сонирхолтой, хүсэлтэй. Тийм хүмүүсийг бид нар Монгол гинэ. Одоо энэ оронд чинь зөндөө олон эмэгтэйчүүд Хятадтай суудсан байна, Оростой суудсан байна, Германтай суудсан байна, Японтой суудсан байна, Өмнөд Солонгостой суудсан байна, Америктай суудсан байна. Франц, Бельги одоо юу гэдэг бүдэнтэй яваад суудсан байна шүү дээ. Тэгээд тэдний хүүхдүүд гарчихсан. Одоо бараг хүүхдийн хүүхдүүд гарч шүү дээ. Тэд нар ч одоо бид нар юу гэж нэрлэх юм? Чи Монгол шиж болохгүй шүү дээ. Би Монгол хайртай, өөрөө Монгол гэж боддог гэдэг төрөд шүү дээ. Тэг өөе, come on, please, болж байна. Why not? Болчих. За тэгээд үндсэн хуулийг зөвшөөрсөн нь гарын үсэг зураад тэгээд үндсэн хуулиндаа зархадаад явнаа. Тэгээд Америк ч гэсэн нэгсэл баг шүү дээ. Чи Америкийн далбайг хараад нэг үнсчих. Энд конституц байна. Тэр нь чи зөвшөөрөл гарын үсэг зурчих. Одоо тэгэл маргаашаас Америк. Чиний тэр юуны өмнөгөө ангийн уртлын тэр сум өмнө төрсөн чинь бид нар ямар ч хамаагүй. Тэгсэн юм байна үз. Одоо чи Америк. Тэгээ бол яг тийм л болох хэвээр. Тэс одоо Монгол цус яриад, Монгол гарал цус яриад л Монгол хэлээч мэдэхгүй энэ гэл тийм байж болохгүй. Монгол хэл сурж болно шүү дээ. Энэ курс суугаад дахиад Монгол хэл сурч шүү дээ. Амархан шүү Монгол хэл сурахад. Бид нар чинь 3,000-аас 4,000 яг үргэлжлэн хэрэгэлдэг нэг өгтэй шүү дээ. Хөөш тэр гэсэн. Хатаа тэр гэсэн. Одоо тэр Америк гадны тэр Япон тэрээс сурсан Монгол хэл дандаа тийм байдаг шүү дээ. Хөөш чи тэр гэсэн. Яасан ягч байгаа энэ гэсэн. Тийм л өнүүд хэлдэг шүү дээ тэр чинь. Нэг сөрхий миний бодлоор энэ гэсэн юм ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Яагаад гэвэл энэ гэж ерөөсөө ярьдаггүй шүү дээ тэр чинь. Сайхан л байна да. Сайн уу чамаар юу байна да. Тэр гэсэн юм хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэл сурч шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Тэгэд ийм ерөнхийдөө ингээд хүн төрөлхтний гадаад дотоодын геополитикийн янз бүрийн асуудлууд доторх бидний байр суурь. За өнөөдрийн улсын маань байгаа байдал энэ их одоо үсчээд байгаа нөхцөл байдал. За цагаа цаашаа бидний утга шинэ нийгэм шин төр байгуулахад юу анхаарах, тайван ямар ч асуудалгүй юм байх ёстой. Одоо би жоохон байж байгаад ер нь нэгтгэхээс Монгол улсын ерөнхийдөө үндсэн хуулийн болон төсөл тийм ерөнхийдөө ээлжид тийм лекц ихтгэл тиймэрхүүнүүд бэлдээ гэж бодоод байна. Тэгээ янз бүрийн бол хаач хамаагүй одоо тэгэл ихтгэлээ тавья гэж бодож шүү дээ. За одоо тэгэл сайхан сууж байгаа сонсч ороо гэж тэгж байгаа л одоо ихтгэлээ тавина. Хаач тавьж магадгүй. Асуудал байхгүй. Ер нь дэлхийн улс төр, дэлхийн ард түмнүүд тэгжил эхэлсэн. Талбай дээр л одоо тэгэл гарч ирээл та нар мэдэн ш нөгөө хятадын тэр гүнзч байна уу, грекийн одоо тэр Платон Аристотель ч юм уу хинч байна уу, Европын Ромын тэр нөгөө химж бүгдээрээ л гарч ирээл тэр Цицеро бүгдээрээ гарч ирээл тэгэл ард түмнийхээ өмнө гарч ирээл тэгэл ярьж байгаа ш. Тэгэл бүх юм ингээл энэ нэгэ биччихсэн. Тэгэл тэгж байгаа л тэгэл юм хийн штэ. За нэг иймэрхүү байдлаар өнөөдрийн Монголын философи 8 гэсэн лекц болчлоо доо. Тэг 19 цаг болцсон шүү дээ. Намайг одоо зогсоохгүй бол дахиад ярина шүү дээ. Асуудал үүсдэг. Би 3 цаг ярьчдаг хүн шүү дээ. Зүгээр л. За анхаарал тавьсанд баярлалаа.